Орой мэдрэг үзэгчтэй өнөөдрийн та бүгдийн ажил үйлс өөдрөг бүтэмжтэй байсан гэдэгт итгэлтэй байна. 25 дугаар сууг телевизийн дуустгаараа хилцүүлэг энэ удаагийн дугаараа өргөн барихад бэлэн болж байна. За тэгэхээр 2026 он гарсан. За Монгол улсын нийгэм эдийн засгийн амьдрал үргэлжилсээр байгаа. За гэхдээ анхаарал татсан зарим нэгэн асуудлыг бид төдийл бас оошоохгүй яваад байгаа болов уу гэсэн бодлын хүрээнд энэ удаагийнхаа хилцүүлгийг хийхээр зэгсэн юм. За тухайлах юм бол энэ оны 1-р сараас эхлээд эмч багшийн цалин нэмэгдсэн. За мөн ахмад насны тэтгэр болон за халамжийн бас энэ тэтгэмжүүд бол бүгд л тодорхой хэмжээгээр өссөн байгаа. За гэвч харамсалтай нь бизнес эрхлэгч аж ахуйн нэгжүүд хувийн хөвшилд өдөр бүр дарамт болж байгаа энэ хүнд суртал энэ татврын дарамтыг ер нь цаашдаа яах вэ? Уул нь бол татврын багц хууль болон холбогдох хууль тогтоомж хэрэгжин хэмээн бид хүлээлттэй байсан боловч одоо хүртэл зарим нь ажил хэрэг болж шаардсангүй. За нөгөө талдаа энэ хувийн хвштэйхэн хуруу хумсаа хуглан байж цуглуулж улсын төсвийг бүрдүүлж байгаа энэхүү татвар маань эргээд юм хавтгаарсан халамж болж байгаа явдал нь бол маш том асуултын тэмдгийг бидэнд тавьж байна. За нөгөө талдаа энэ аж ахуйн нэгжүүдэд одоо хүртэл ажил хүчний хомсдол бодиттойгоор нүүрлж байгаа учраас за бид энэ удаагийн хилцүүлгээ чухам эдгээр сэдвт базаад оруулъя гэж шийдсэн юм аа. За ингээд хилцүүлэгт хүрэлцэн ирсэн та 6-аа талархлаа илэрхийлье. Бид орчлоо нийлээ урт хилчих шиг боллоо. Тэгээд бидэнд бас цаг маш бага байна. Та 6 маань болж өгөөс өөрсдөө үзэл бодлыг товч бөгөөд тодорхой илэрхийлье гэж хүсэж байна. За өнөөдөр манай хилцүүлэгт Баатар жавын лавг жав, Гавьяат эдийн засагч, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч, бизнесийн ухааны доктор, Баасангийн мөнх зул, аж үйлдвэрийн Гавьяат ажилтан, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын тэргүүлэгч гишүүн, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга, Адяагийн мөнх болд, Монголын тээвэр логистикийн түншлэл мэргэжлийн холбоо, төрийн бус байгууллагын тэргүүн, Цэлэж авын Цэнд аюуш, Носон эдлийн гар урлалыг дэмжих төв, төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал, Өлзий дэлгэрийн Жамбал сүрэн, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын хуулийн бодлогын зөвлөлийн дарга, Skyl Group-ийн хуулийн газрын захирал, Санж жавын лавг жав, эдийн засагч, аж ахуй эрхлэгч. Ажил хэрэгтэй шуур халуун оръё. Тэгээд манай телевизийн хувьд бол аль болох энэ аж ахуйн нэгж хувийн хвшлээ бол дэмжих юм байр суурьтай байдаг. За мэдээж та бүгдийн өдөр тутмын үйл ажиллагаанд цаа дотор болж байгаа зүйл бол яах аргагүй татвар шимтгэлийн дарамт байгаад байдаг. Уг нь шинэ он гарчаад байдаг. Гэтэл бидний хүлээлт одоо яг хаах нь явж байна гэдгээр энэ удаагийн яриагаа эхлүүлээ гэж бодож байна. Ерөнхийлөгч тав гэж байна. За баярлалаа, өнөөдрийн халуун мэндийг хүргэе. Шинэ он эхэлсэн байна. Гэхдээ одоо компаниудын хувьд бол 2 сарын 15-ны дотор тайлан балансаа гаргаж байгаа. 25 оныхоо өгсөн хүүгийн тооцоох юм. Хувь хүмүүс ч бас адилхан хувийн орлогын албан дагуу тайлан тооцоогоод нэг хөнгөлчлөлт аваад явах хэрэгтэй байгаа. Гэхдээ бол яг хувийн орлогын албан төвийн 20 хөнгөлчлөлтийг манай татварын байгууллага буюу систем өгөхгүй зорилготой байдаг. Тэгээ бараг нэг 7 эрүүл шүүлт гэдэг шиг маш их юм олон юм бүрдүүлж тэгээд нэг юм авахаар болдог. Гэтэ бас зарим нь авч чадахгүй л. Тэгсэн мөртлөө манай нэгтлэнгууд сар болгон хувь хүний орлогын албан төвийг шууд шилжүүлж байгаа. Энэ тохиолдолд одоо оны эцэст бол манай нэгтлэн буцаагаад хуулийн дагуу хөнгөлчлөлтийн тухайн жилийнх нь өгсөн татвараас шууд буцаагаад өгөх тэр механизмыг бас тэр нэгтлэнд олгох хэрэгтэй байхгүй. Юм маань байдгүй л дээ. Гэх мэтлэнгээр одоо жилийн нэг асуудал. Нөгөө талаас бол татвар гэдэг бол яг нарийнда төр гэдэг институт иргэдээс аваад хурааж аваад нэг жил хүүгэн мөнгө ашиглаад одоо тэр Америк нэгдсэн улс шиг барууны орнууд өндөр татвартай гэж байгаа боловч яг онныхоо эц тайлангаараа 60-70% нь буцаагаад өгчдөг. Нэгэсэндээ хүүгэн мөнгийг жил хэрэгжилж байгаа асуудал байхгүй. Манайх энэ механизм орж ирэх баха. Тэгэхээр одоо яг татварын юм дээр бол хүнд байгаа. Гэхдээ 25 он бол яг дүгнэж хэлэхэд энэ доллар гэдэг валют, төгрөг гэдэг валют хамтдаа бидрийг 25-аас 30% алдагдлалд оруулсан. Манай компаниуд яг оны эцэст валютыг шилжүүлэх юм бол энэ баг бүгд тасахтай байна. Тэгээ энэ бол өөрөө юу хэлж байгааг бол бид нар 25 он болоо свободник хийсэн ашиг орлого байхгүй л гэсэн үг. Зөвлөлийн дараа мөнх цул. Юуны өмнө засгийн газраас одоо гаргасан шийдвэр дээр энэ оны одоо 1-р сарын 1-ээс багш болон
эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалинг бол бас 50%-аар их нээлж байна. Ингээд шатараатаар нэмэгдүүлж байгаа энэ бодлогын хувьд бол зөв гэж харж байна. Харин ч яагаад ингээд 2020 онд гэхэд манай улсын одоо төсвийн орлого нь тэнцвэржүүлсэн орлого 10 хүрэхгүй их 80 байсан. Одоо энэ бол 3 дахин өсчөөд байгаа. Энэ бол 2023 оноос хойш бол нэлээд бодиттой жилд маш одоо 6 их 80-аас доошгүй хэмжээгээр бол ингээ өсөө явж исэн байхад яагаад энэ нийгмийн ийм чухал салбараа бид нар харин ингээд орхигдуулж исэн бэ? Тэ? Энэ хугацаанд яагаад олж харахгүй байсан бэ? Тэгээд харин энийг ингээд яг хугацаа алдсан ч гэсэн шийдэж байгаа нь бол хэцүү зүйтэй шийдвэр гэж харж байна. Ер нь улс орны ингээд нөгөө хөгжлийн цаашдын урт удаан хугацаанд оршин тогтнож ард иргэдийнхаа язгуур эрх ашигыг хамгаалж дэлхийн нийтэд эрхтгч харьцах хамгийн үндсэн шалтгаан улс хөгжихийн шалтгаан бол ёс зүйтэй, боловсралтай, тэгээд эрүүл чирэг иргэн шүү дээ. Тэгэхээр энэ бол бодлогын хувьд бол маш зөв шийдвэрээ. Тэгтээ нөгөө талдаа одоо ялангуяа сүүлийн үед оноо сүүлээс бол маш их яригдсан асуудал болохоор одоо энэ аж ахуйн нэгжүүд чинь хувийн хвшил чинь маш хүнд байгаа юм шүү. Тэгээд 70 гаруй мянган аж ахуйн нэгж үйлдвэрлэлд орлоо. 20 эдэн мянган аж ахуйн нэгж дансаа алгалаа гэл. Дансын хаана гэдэг нь үндсэндээ тэр бизнесийг одоо эргэх цусыг нь л боож гал асуудал шүү дээ. Тэгэл эн чинь зүрх зогсон шүү дээ, тий? Удаан хугацаанд бол тодорхой хугацааг тэсгэж магадгүй тэр төсвөр төвчээр бол тухайн аж ахуйн нэгжийн чадамжаас л хамаарна. За тэгэхээр ийм байдаг. Тэгэхээр нэг талдаа ингээд юу гэдэг одоо энэ цалинг одоо шаардлагатай салбарт нэмж байгаа ч гэсэн нөгөө талдаа тэгвэл одоо энэ төсвийг бүрдүүлээд байгаа аж ахуйн нэгжүүд чинь юу болоод байгаа юм бэ гэдэг энэ асуудлаа нөгөө талдаа шийдэхгүйсэн юм уу? Жишээлбэл одоо 2025 он гарахын өмнөх босгон дээр тухайн үеийн Монгол улсын ерөнхий сайд бол одоо маш сайхан мэдгдлийг хийгээд бид нар 2025 он жингээ одоо татврын хилцүүлэг, нийгмийн даатгалын хилцүүлэг маш их догдлолтойгоор бас хүлээлттэй ч байсан. 2019 оноос хойш бодиттой шинжилгээ хийгээгүйсэн шүү дээ. Тэгэхээр одоо энэ хугацаанд бид нарт учирсан энэ асуудлуудыг шийднэ гэж маш их найдаж хүлээж энэ хилцүүлэгт маш их одоо чармайлт гаргаж бүгдөө идэвхтэй оролцсон боловч харамсалтай нь бүтэн жилийн хугацаанд энэ асуудлаа шийдэж чадаагүй. Ингээд одоо дөнгөж яг оны босгон дээр нэг эхний одоо хууль нөгөө их хурлд хилцүүлэх одоо хуулийн төслийг бол өргөн барьлаа. Тэгэхээр энэний хэрэгжит бол 2027 оноос байгаа. Тэгэхээр ингээд энэ нөгөө юмнуудын хоорондын хугацааны уялдаа их алдагдлаа гэж харж байгаа. 9,000 аж ахуй нэгж байд юм байна. Энээс 70 гаруй мянган одоо татврын өртөө, татврыг хүлээгдэж байгаа 6.2 их 80 төгрөг байна. 9,000 гаруй аж ахуй нэгж дансаа хаалгасан та түрүүнд 4,000 гаруй гэж хэллээ. Буулгасан бол сайн. Тэгэхээр одоо би танд нэг бодит жишээ асуух гээд байна. Иргэн Агийн компани төрөөс тендер аваад 400 саяын ажил хийж гүйцэтгсэн. Мөнгө авч чадаагүй. Нөөтийн өрөнд 40 сая. Гэтэл өнөөдөр татврын байгууллагаас 40 саяыг авахын тулд дансыг хаачиж байгаа. Тэнгуут нөгөө хүн чинь 40 сая төлөхийн тулд банк санхүүгийн байгууллагаас 3% хүүтэй зээл авчиж байгаа байхгүй юу? Тэр өөрөө өглөхтэй мөртлөө тэ өөх ёстой мөртлөө 40 саяын төлөө аж ахуй нэгжид ийм дарамт учруулж байгаа нь маш тийм дээрлэхүү бодлого байгаа байхгүй юу? Тэгэхээр энийг яагаад уян хатан болгож тохиролцоонд хүрж болдгүй юм? За аж ахуй эрхлэгч лав гэж юу? За нэвтрүүлэгт одоо урьж оруулсан талархаж байна. Бид нар одоо аж ахуй эрхлэгчийн төлөөлөл болоод орж байгаа одоо их баяртай байна. За Монгол улс үндсэндээ 90 онд бид нар энэ нийгмийг сонгохдоо бол хувийн хүн болгон хувийн аж ахуй эрхлэх боломж олцог олгодог ийм нийгэм бий болгож бүтээн гэд ийм нийгмийг бид нар өөрсдөө сонгосон. Дээрээс нь бид нар энэ боломж болцоог 90 оны үед бол бидний аав ээж, бидний өвөө эмээ энэ нийгмийг бий болгоход одоо хувийн аж ахуйд ор бүрдээ тий ганцгаа үрээд үйлдвэрлэлээ явуулах нь явуулаад ингээд болцоогоор өөрсдөө малаа малах нь маллаад ингээд энэ хүн цаг үеийг ерөнхийдөө туулаад гарсан байдаг. Гэхдээ тэр хугацаанд бол тодорхой хэмжээний жоохон бага саг одоо ийм эдийн засагт хэрэгтэй те шаардлагатай тийм шийдвэрүүд гарсан байгаа байхгүй. Одоо 20 дугаар тогтоолд төрчин бол тухайн үед үнэхээр одоо шинэлэг байсан. Энэ бол одоо юу ч худалдаж авч чадахгүй болох юм байна. Мал өвчлөл малгүй болох юм байна.
одоо байр хөвчлөл болохгүй маань газар хөвчлөл болохгүй байж гэх юм. Иймэрхүү байдлаар өмчлөлт шилжүүлж болохгүй гэдэг. Ингээд яасан өнөөдөр бид нэр бол тэрнийхээ үр шимийг ерөнхийдөө хувийн хвшилж байгаа. Эсвэл одоо үнэхээр хөдөлмөрч чадсан хүмүүс нь үр шимийг хүртээд явж байгаа. Тэгтэл одоо 2016 оноос хойш дотоодын нийт бүтээгдэхүүний хувийн хвшлийн эзлэх хувь хэмжээ одоо 60%-аас одоо 40% болцсон байна. Дайнтай одоо Орос шиг болцсон байна шүү дээ. Тэгэхээр энэ ерөнхийдөө төрийн байдал бол данхаагаад ингээд хувийн хвшлэнд үндсэндээ шахагдаад 20% бүр буурна гэдэг чинь үндсэндээ бид нар бол өөр тогтолцоороо орчиж чинь гэсэн үг байхгүй. Тэгээд энэ дотоодын нийт бүтээгдэхүүн ингэж хужин дээрэс нь бид нар энэ өөрсдийн татврын тогтолцоо байна. Энэ татврын тогтолцоон дээр маш тодорхой юмуд бас ярмаар байгаа байхгүй. Энийг бол одоо худалдаа ажлын тэнхэм бас тодорхой хэмжээгээр юмын тавиад шинжээч юмнууд оролцуулаад энэ чиглэлээр судалгаа хийсэн хүмүүсийг оролцуулаад ярмаар байгаа. Энэ дээр бид нар ганц асуудал бол нөөтийн асуудлыг ярмаар байна татвар дээр. За тэрийг хэдүүлээ задлаад ярих уу тий. Тийм учраас ер нь бол энэ аж ахуй эрхлэх боломж олцоог бүгднийг гаргаж тавиад өнөөдөр энэ шинжилэл юм хийх гэж байгаа бол хүн болгонд боломж олцоог нь бүгдийг тавьчих. Янз бүрийн тусгай зөвшөөрлөө бүгдийг цуцалчих. Одоо бүгдийн шинээр эхэлчих хэрэгтэй байхгүй. Одоо аж ахуй нэгжүүдийг татраа төлөх гэж байгаа баг. Аж ахуй нэгжүүд өнөөдөр татвар төлөх байхгүй болсон ш. Татвар мөнгө байхгүй. Яагаад тэгэхээр энэ коронавигийн хүнд үеийг бид нэр хэдэн зуун жил тохиолддог юм цар тахлын юмыг бол бид нар өөрсдийнх нь биеэр туулцгаална ш. Дэлхийн нийтээрээ туулж байгаа байхгүй. Энэ дээр бид нэр гарахад одоо ямар нөхцөл явуулах өөрсдөө туулаад гарч байна. Одоо энэ дунд нь бүдрөө дундах байгаа байгууллагууд асрыг байгаа. Хаалгаа барьж байгаа нь утж байгаа. За хуульч Жамбал сүрэ. Нарсан намын одоо гишүүдээ санаачилсан эдийн засгийн эрхчлөөний хуулийн төслийг хэвцүүлэхээс оролцоод байна. Тэгэхээр энэ хуулийн төслийг энэ асуудалтай бол шууд уялдах асуудал юм байна гэж харсан. Яагаад гэвэл өнөөдөр бид нар Монгол Улсын үндсэн хуульд бол хуулиар ногдуулсан тийм ээ албан татвар төлөх үүрэгтэй гэдэг ийм л одоо ганц одоо ийм үзэл баримталтай. Мөн одоо хувийн аж ахуйг чөлөөтэй эрхлэх, өмчлөх эрхийг одоо тий шударгаар олж авах гэсэн үндсэн одоо гол эрхүүд л. Энэ эрхүүд бодит байдалтай энэ 30 хэдэн жилийн хугацаанд яаж одоо бодит байдалд маш том одоо ийм ангал үүснийг л одоо энэ өнөөдрийн одоо хэлцүүлгээр ярьж байна. Тэгэхээр энэ ангал гэж юу вэ хэлж байгаа нэхэр ерөөсөө эдийн засгийн эрхчлөө байхгүй болсон байна. Монгол улсад энэ хугацаанд ерөөсөө эдийн засгийн эрхчлөөг хязгаарлаж байгаа энэ төрлийн данхар том бүтэц энэ хуулийн том одоо систем энэ хуулийн өнөөдөр 930 орчим хуулиуд одоо хэрэгжиж байна. Тэгэхээр энэ ерөөсөө энэ үндсэн хууль заасан энэ эрх хэрэгчлөөг гажуудуулсан зүйл ерөөсөө энэ хуулийн тогтолцоо юм. За энэ дээр би тусгайлан өнөөдөр татврын асуудал ярьж байгаа учраас ялангуяа энэ 2020 оноос хэрэгжиж байгаа татврын багц хууль өнөөдөр ямар одоо хүнд орчныг бий болгосон бэ гэдгийг харж байгаа. Үндсэн хууль заасан албан татвар гэдгийг тийм ээ албан татвар төлбөр хураамж гэж татврын эрхийн хуулиар задлаад дээр нь аж ахуй нэгжийн орлогын албан татврын тухай хуулиар орлого гэдэг зүйлийг хамгийн багадаа 4 үндсэн төрөлд хуваагаад дээр нь тэр 4 үндсэн төрлөн дотроо 5, 11, 6 ийм шатлсан төрлүүд хуваагдаад үндсэндээ энэ аж ахуй нэгжүүдээс юу авч болох тэр бүх болгон зүйлүүдийг одоо авахаар ингэж хуульчиж байна. Ингээд дээр нь нэмдээд энэ 22 оноос ирж байгаа нийгмийн даатгалын ерхий хуулиар хүн компаниас ямар орлого хөлс юу авч болох юм бүх зүйлээс нь бас нийгмийн даатгалын шийдвэр хурааж авч болохоор ийм хууль ийдсэн шүү дээ. Дээр нь 22 оноос ирж байгаа энэ хөдөлмөрийн тухай хуулиар иргэн хүнээр те ямар ч ажил хийлгэсэн хөдөлмөрийн гэрээ байгуулах орчинтой болчихсон. Хөдөлмөрийн гэрээ байгуулах юм бол татвар авна. Тэгээ би одоо гайхаад байна. Тэгэхээр энэ хугацаанд ингээд 5 хүн зүй тогтлыг ажиллах юм бол бүх компаниудад санхүүгийн алба хэд дахин томорсон байна. Санхүүгийн алба шүү. Бүх ихэнх том компани те дунд аж ахуй нэгжүүд татврын менежертэй болсон биз дээ. Тийм ажил албан тушаал бий болсон биш тийм ч одоо. А жижиг аж ахуй нэгжүүд бол чадахгүй байгаа. Том аж ахуй нэгжүүд бүгдээрээ тийм болсон. Тэгэхээр яаж энэ хэд дахин томорж яаж ингэж томроод байгааг л одоо энэ дүр зураглыг бол одоо татврын асуудал дээр бол тодорхой харж болно гэдгийг хэлээд үргэлжлүүлээ дахиад тодорхой хэлье ямар жишээнээр хэлэх үү гэдэг. Нийгмийн даатгал бол төлж болж байна. Юугаа эрүүл мэндийн даатгалаа төлж болж байна. Тэгэнгүүт орлогын албан татвар гэдэг бүр нөгөө би өөрөө хөдөлмөр хийгээд мөнгө авч байгаа штэ тий. Тэгсэн байжээс би улсад ингээд бүр аяар 10%-ийг бүр ингээд төлнө гэдэг чинь хэцүү л ээ штэ. Тэгэл өстэй нэрэ ажлынхаа бус цагаар тэгэл өстэй нэрэ нэг төгжил нэрэ баг нэрэ унтах завгүй явж ирсэн амьдэрч нэр яг үнийг хэлэхэд бол тэр зөвл гэж бодож байна. Олон татварч ер нь амар дарамттай болж байгаа шүү дээ.
Юм бол татвар аваад тэгээд ард түмнийг мөлж өгдөг. Өшөө одоо чинь тэр юугаар яаж болдгоо юм уу? Төс хүмүүс үү? Дандаа татвар руу ороод биднээс татвараа нэмж аваад. Тэгээд тэр авсан татвараар чинь тоглож байна гэж чинэл юм байна гэж өнөө удлаа мэддэг. Би ч багш байсан хүн ингээд татварт нэг нилээ хэдэн төгрөгөө өвчгөр өрөөсөн гардаар ирж байгаа цөөхөн болоод байгаа байхгүй юу. Тэгэхээр амжиргааны түвшин бас л доошлоо шүү дээ тийм ээ. Тэгжэл бодож байна. Ер нь бол татварыг бууруулах нь зөв. Ер нь татваруудаа жоохон багасгуул амьдрал хэрэгтэй шүү дээ. Ер нь амар өсөж байна те. Инфляц өсөж байна. Төгрөгийн хэмжээ багасгасан л тэр. Алиг нь ч хамаагүй. Хуурны орлого албандар ч эсвэл нийгмийн даатгал те. За ерөнхийдөө одоо сүүлийн 30 хэдэн жил одоо ямар ч байсан аж ахуй эрхлэх бүрэн боломж нэгдсэн. Нэлээд эрт идэвгүй бол зөвхөн одоо хоршоо ярддаг байсан бол аж ахуйн бүх хэлбэр бий болсон. За энэ дундаа жижиг дунд бизнес эрхлэгчдийн одоо төлөөллийн хүрээнд бид нар 30 гаруй жил бизнес эрхлээд явж байгаа нь ерөөсөө идэвчгүй байна. Анх эхлэхдээ ямар байсан яг өнөөдөр хിവэрэ байгаа. Энэ юу хэлээд байна гэхээр нөгөө л одоо бид нарын ярьж байгаа хууль эрх зүйн орчин тэгээд дээрэс нь одоо энэ татварын маш олон дарамтууд ерөөсөө эн чинь бас янз янзын арга байна штэ. Жишээлбэл ингэдэг юм байна. Олон улсын түвшинд жижиг дунд бизнес эрхлэгчтэй одоо дэмжээ гэвэл нөө 0 одоо гараанаас эхэлж байгаа учраас эхний хэдэн жил одоо тодорхой татваруудын зөвлөл ангиудаас чөлөөлдөг юм байна. Тийм ээ. Жоохон боожод эрэнгүүт нь одоо тэр татварууд нь тодорхой хувь хэмжээг багаас одоо дээшээ явдаг юм байна. Өөрөөр хэлбэл татварын уян хатан бодлого гэдэг нь манад огтоос байхгүй. Тэр одоо тэр бумтай компанич адилхан нэг 4-5 сая төгрөгийн орлоготой компанич адилхан яг л хуулийн ижил гараанаас ижил босгоноос явж байгаа нь өөрөө биднийг өсөхгүй дэвжихгүй байх юм бүрэн нөхцөл бүрдэж байна. За хоёрдугаар санаа юу вэ гэхээр ямар ч тийм хяналт байхгүй. Одоо бүр ерөөсө дураараа авиралдаг. Ерөөсө хяналт байхгүй. Одоо татварын байцаагч нарын зөвхөн одоо харцнаас л танах ийм татвараа төлнө л гэдэг. Дээрээс нь манай аж ахуйн нэгжүүд шинэ тулгуур учраас би ганцхан кейс хэлье. Хоршоодууд бол аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас чөлөөлөгддөг. Энэ маш гоё алтан зарчим. Гэтэл аж ахуйн нэгжүүд өөрснөө тэр юу зүйл залтаа мэдгүй учраас нэг байцаагч орчрол за аж ахуйн нэгжийн орлогын албан татвар 50,000 төгрөг төлнө. Одоо ингээд санаанаасаа юу тоо гаргаж шít. Энийг ингээд үг дуугүй төлөөд явдаг. Энэ өөрөө биднэрт бас өөрөө маш хүнд зүйл байдаг. Тэгэхээр хууль эрх зүйн орчноо өөрснөө бас муу судалдаг гэсэн үг байхгүй юу? За. Холбооны тэргүү мөх болт. За тэгэхээр мэдээж улс байхын тулд татвар зайлшгүй хэрэгтэй. Тэгээд одоо өвчтөе зовлонтой одоо хүмүүстэй тэтгэмж өгөх нь угаасаа л байдаг юм. Гэхдээ хамгийн гол нь бид нэг юм дээр алдаад байгаа нь юу гэхээр зөвхөн миний өнцгөөс харахад Монгол улсынхаа эдийн засгийг бүгдээр нарж чадахгүй. Монгол улсын эдийн засаг үндсэндээ бол бидний одоо нүүрсээ зардаг баян нуурын эдийн засгтай л адилхан байхгүй. Бид нар ч маш жижиг эдийн засгтай. Гол нь одоо татвар авч болно. Авсан татвараа яг юунд зарцуулаад байгаа юм бэ? Зарцуултан дээр ямар хяналт байгаад байгаа гэдгээ бид нэр бас нэгдүгээр маш сайн зөв болгох хэрэгтэй. Тэгээ яг татварын асуудал бол өнөөгийн байгаа татварын асуудал дээр бол иж бүрийн шинжилгээ юмэр байна. Одоо яг тэр нүүдийн татвар нь яагаад байгаа юм? Тэр бусад амнат гэдэг одоо бүх төрлийн татваруудыг бүгдийн систем динамик загварт оруулаад за тэр татварыг өөрчлөснөөр одоо аль бүлэгт аль юунд нь ямар нөлөөлөл үзүүлээд байгаа. Тэгээд татвар хураамж авж байгаа бол тэр нь зориулттай байх хэрэгтэй. Зориултгүй бүгдийг нэг савнд хийчихэд дараа нь ахиад түгээдэг. Нэг ийм тогтолцоо бид нэр бий болчихлоо шүү дээ. Одоо аймагуудаа яг өөрөө төсвөө бүрдүүлдэг цөөхөн аймаг байж. Ихэнх нь татаас авдаг. Тэгээ аймагуудыг ингээд харахаар аймаг бие даан хөгжих ямар ч эрх зүйг нь өгөөгүй. Өөрөөр хэлбэл одоо аймаг дээр орон нутагт яваад очихоор аймгийн эдийн засгийг хэн хариуцж байгаа юм бэ гэхээр хариуцж байгаа субъект байхгүй. Ганцхан тэнд хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого төлөлтийн хилцс гэж байна. Тэр чинь нөгөө хороож авсан хэдэн мөнгө хойрилдаг газар байхгүй. Гэхмэчлэн бид нар ингээ асуудал маань юунд байна вэ гэхээр ингээд иж бүрэн шинжилгээ процессын анализ хийгээд энийхээ гаргалгааг зөв гаргамаар. Бусад улсууд одоо энэ дээр маш уян хатан тийм бодлогуудыг гаргаж байна. Бидний мэддэг Abenomics гэдэг одоо Японы одоо
бүр цоошин шинжлэлийн бодлого болоод тэгээ энэ маш амжилттай явлаа шүү дээ. Одоо бидний Милиа гэдэг одоо ерөнхийлөгчийг мэдж байна Аргентин тийм. Тэр хүн ямар хурдан ямар шинжилт хийж юу? Энийг судлаад анализ хийгээд энийг Монголд яагаад нэвтрүүлж болохгүй юм бэ гэдэг асуултаар тавьмаар байна. За, бизнес мэдээлэл санд нэг 220 мянган компани байдсан байна. Тэрний дийлэнх нь үйл ажиллагаагаа явуулаагүй байна. Энэ тооно шүү дээ тийм үү? Яг ковидын нэг бүх үйл ажиллагаа зогссон үеийн гамшигт үзэгдлээс ч дээгүүр байлаа. Өөрөөр хэлэх юм бол үйл ажиллагаагаа зогсоосон компаниудын тоо ковидын үеэс 100000-аар илүү байлаа. Энэ юу гэсэн үг гэхээр татвар их байна, үйл ажиллагаа явуул боломжгүй байна. Тийм учраас олон аж ахуйн хаалгаа барьж ийн гэсэн статистик үзүүлэлт нэг. За хоёрд нь би бас түрүүнд дурдсан өнгөрсөн жилийн 3 сард аж ахуйн нэгжийн орлогын татвар 2 их 80-ыг төлрүүлж ирсэн байна. Энэ жил 1.3 буюу 700-800 тэрбум төгрөг согт утсан байна. Энэ юу гэсэн үг гэхээр аж ахуйн нэгжүүд татвараа төлж чадахгүй хаалгаа барьж байна гэсэн ийм хоёр зүйлийг биелэхийг хүсэж байна. Өөрөөр хэлэх юм бол татварын дарамт асар их байгаа гэдгийг энэ хоёр тоо хэлэх байхаа гэж ингэж бодож байна. За би халаалтай асуулт дууссан. Одоо ерөөсөө шуургаалж ажилд хэрэгтэй оръё. Тэгэхээр ийм байна. Мэдээж төрийн албан агчдын цалин нэмж байгаа нь бол бас нэг талдаа зөв байж болно. Өөрөөр хэлэх юм бол багш нар 50%, эмчнэр 30%, дэтгэврийг 80,000-аар одоо бүгдийг нэг ижилсгээд ингээд нэмчихэж байгаа. За мэдээж энэ халамж группийн мөнгө хүртэл нэмчихэж байгаа л да. Тэнгүүт энэ мөнгийг чухам яг энэ засаг төр хаанаас олох гэдэг юм бол бид тэрийг нэг асуумаар байгаа. Хоёрдугаарт Жавхлан сайд мөнгө ургуулдаггүй шүү дээ. Аав Бакир сайдын халаас нь тэр мөнгө байхгүй шүү дээ. Энэ бол бүгд татвар төлөгчдөл мөнгө явна. Тэгэхээр одоо ч би Нямбатар дарга хотыг харахад бол ингээд хотын төсөвчин ингээд ихэнх нь бараг торгуулаас бараг босгож байгаа юм билээ шүү дээ. Тэгээ одоо энэ 26 оны төсөвчин та бүгд ингээд аж ахуйн нэгж ингээд хоёр хүчлэх ингээд татвараа өгөөд байна одоо нэмэгдсэн одоо ямар нэгэн татвар маш олон төрлийн татвар байна. Тэ? Гэтэл маань энэ эргээд ингээд тэр нөгөө нийгмийн нөгөө өсөөр явж байна. Гэхдээ одоо сая би нэг өнгөрсөн сая өчигдөр шүү дээ. Одоо нэгд өдөртөө энэ сая даваагаа эрэхтэн их хурлын дарга нь Монгол банкны шинэ удирдлага болон ерөнхий аудиттай уулзсан. Тэгэхэд өмнөх ерөнхийлөгч нь энэ ийм их мөнгийг одоо хэвлчихсэн. 10% төгрөгийг одоо ингээ хэвлчихсэн одоо ингээ байж байгаа тий. Тэгээ энэ гүйлгэнд орсон юм уу үгүй юм уу? Тэгээ одоо шалгалт оруулна гэж байгаа. Тэгээд мөнгө хэвлдэг бол одоо бид нар бол ингээ сайхан амьдралаа. Одоо энэ Латин Америкийн Венесуэлийн боливар одоо ингээд энэ доллартай ингэж харьцдаг. Ямар ч үн цэн байхгүй зүгээр ингээд хэвлэлцэн цаас болдог. Тэгэхээр би та зургаас юус асуугаад нэг гэхлээр болно цалин дэтгэврийг нэмж болно. Гэхдээ тэр мөнгө яг хаанаас гарах гэдэг юм бол энийг энэ инфляц эдийн засганд дийлэх юм болов уу гэж би та зургаас асууж байгаа. Та зургаа надад товчгаар үлээд өгөөч. Монгол банкны алдагдал 10 их найд үйж байгаа. Энэ бол сүүлийн 10 жилд бий болсон улс төрийн эрх барьсан этгээдүүдийн армант мөрөдлөг биелүүлэх гээд явсан л мөнгө шүү дээ. Дээр нь бол одоо ойлгомжтой сайн ашаа, сайн байшин, сайн оюутан, малчны зээл, одоо дэтгэврийг тэгэлсэн гээд эн чинь 5-7 их найд төгрөг гарсан. Өнөөдөр энэ мөнгийг Төв банкнаас мөнгө хэвлүүлж гаргачаад тухайн засгийн газар нэг ч төгрөг буцаж төлөөгүй. 5-7 их найд тэрнтэй холбоотой байхгүй. Нөгөөх нь бол одоо бодлогын хөвгээд нэг 10% тавьчаад арилжааны банкуд бол яг нарийнда бол үндсэн ажилд нь бол зээл хадгаламж аваад зээл гаргаад зөрөөний нэг 3-5% дээр амьдрах хэрэгтэй. Хадгаламж бол одоо 11% байгаа шүү дээ 10-11%. Гэтэл энэ бодлогын хөв бол одоо сүүлийн 3-4 жил зах зээл рүү мөнгө гарахгүй байгаа арилжааны банкуд Төв банкны үнэт цаасыг авчаал болоо. Яг л тэр нэг хадгаламжийн хөв тэр үнэт цаасны үгээр дарчиж байгаа байхгүй. Үндсэн ажил нь бол зээл гарахгүй гэж болно. Яг алдагдал байхгүй. Гэтэл Төв банкны яг энэ хадгаламжийн хөвний тэр зөрөөг өгж байгаа мөнгө дандаа татвар төлөгчдийн мөнгнөөс буцаж орж байгаа. Одоо тэр чинь ингээд 10 их найд руу очиж байгаа. Ийм асуудал. Өнөөдөр хотын захиргач юм хийгээд байна гэдэг яг нарийнд бол сүүлийн 2 удаагийн $500 сая бонд гаргасан нийлээд 1 тэрбум доллар. Яг энэ бол одоо Нямбатар л мэдж байгаа бус өөр хүн мэдэхгүй байгаа хамгийн аюул тэр байгаа байхгүй. Яг тийм үзэгдэл одоо Чингис бонд ер нь бол 13 оноос хойш манай энэ улс төрийнхэн том өр аваад тэнгээр өөрийнхөө байх хугацаанд дахин хуваарлтыг өөрөө хийгээд тэндээс ашиг орлогоо авчаад дараа хойч үе хамаагүй гэдэг тийм бодлого 13-оос ер нь шатаралтай явцсан. Одоо энэ бол бас нийслэл дээр явагдаж байгаа үйл явц. Тэгэхээр энэ ер нь явж бол нийтийн санхүүг бид нар хинээс хамгаалахыг л төрөөс нь өөрөөс нь хамгаалах шаардлага болчихж байгаа. Одоо татвар дэс өглөө ярьж байна тийм бид нар
улсын сайн сайхны төлөө татвар өгөх үүрэгтэй. Уг нь тийм өгүүлбэр манай үндсэн хуулинд орох ёстой. Альсгүй нийтийн сайн сайхны төлөө ч юм уу. Өнөөдөр бидний татвар бол хамгийн өндөр эрх мэддэнгүүдийг тансаг амьдруулахын төлөө татвар өгж байгаа. Бид нар тийм процесс руу орсон. Хэрвээ бидний өгсөн татвар нийтийн сайн сайхны төлөө үйлчлэхгүй бол бид нар татвар өгөхгүй байх хэрэгтэй бас байгаа байхгүй. Гэтэл өнөөдөр дарга нарын тансаг хэрэглээнд явж байгааг бид нүдэн дээр улаан цай харж байгаа мөртлөө тэгэл тийш алдчихж байгаа. 21800 гаруй одоо компани аж ахуйн нэгжийн иргэдийн одоо дансыг хаацсан байж байна. Энэ данснуудаа нээлттэй. Энэ хүмүүс оны эцсээр хүмүүстэй цалин тавьж энэ одоо шинжил болон одоо амралтын үеүдээ бас тэмдэглэмээр байдаг. Гэтэл одоо дансыг хаацсан ямар ч одоо юу байхгүй. Дээрээс нь татварын дарамт нь хэрээс хэтэрсэн. Энэ бүх татварыг чинь доороос өндийдэх хүн байхгүй шүү дээ. Нүүрсэн сайн явахгүй болоод эренгуут нь бүгд яаж ийн өгтөр ерөөсөө ингээд нэг тийм татварын дарамт нэг урсгал явж яснаа сүүлийн хэдэн жил тувт ингэж өсслөө шүү дээ. Айхтар өслөө бүгднийг нь ерөөсөө хамаг хүмүүсийн халаасыг хоосчиж аж ахуйн нэгжүүдийг хоосруулж татварыг хурааж авдаг ийм л одоо эдийн засаг болцсон. Тэргийн үүрэлгэн зардалтаа тансаглалтаа зарцуулдаг ийм л төр засагтай болчиход байна шүү дээ. Тийм учраас энэ компани аж ахуйн нэгжийн талаар авч байгаа арга хэмжээнүүдээ илүү зөөлөн болгож илүү одоо дансыг нээж тэгээд тодорхой хугацаа өгч энэ одоо хүмүүсийн бизнесийг дэмжих нь одоо энэ төр засгийн хувьд бол их хурлын хувьд бол маш чухал байна. Ер нь бол яг татвар төлөгчийн байр сууриас ирүү харах юм бол бид нар бол одоо ч нөгөө хуран өмсөө хоглон байж олсон үлдэж байгаа нэг багшиг ашигынхаа дийлэнхийн ер нь бол өөртөө үлдэхээс хэд дахин гэхийг бол ер нь татвар шимтгэлээр л ингээд эргээл төсөв рүү нийтийн сайн сайхны төлөө ингээд зориулдаг. Тэгтэл харамсалтай нийгмээс авж байгаа үйлчилгээ эргээд одоо тэр татвар төлөгчдөд ирж байгаа өгөөж гэдэг юм өөрөө харагдахгүй. Тэгээ амьдрах таатай нөхцөл хангагдахгүй, ажил хөдөлмөр эрхлэх урам зориг нь байхгүй, бодлого нь байхгүй. Тэгээд баг нэг ийм байдалд хүргээд байгаа нь эргээд татвар төлөгчийн зүгээс бол харамсалтай байдаг. Тэгээ одоо энийг ингээд тогтолцоогоо шийдээсээ өөрчлөх цаг нь одоо хизээ юм болоо гэж ингээл яг үндэ одоо тэсэл төвчээл явж байгаа шүү. Тэгээд нөгөө талтай гэвэл ингээд зарим нь бүр ингээд шантраад одоо бүр хүнд байдалд ороод дансаа хүртэл хаалгаж байна. Тэгтээ төлж байгаа нь гэхээр үнэхээр боломжтой байгаад биш. Зүгээр л нийгмийнхаа үүрэг хариуцлагыг биелүүлэх үүднээс за энэ эрхвш энэ асуудлыг ярьж байгаа юм чинь шийдэх бах. Бас энэ нийгэмд ингээд тийм шудраг юм байх ёстой шүү. Бид нар бас хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх ёстой гэдэг үүднээс л одоо жишээ нь бид нар бол татвараа төлөөл явж байгаа нөгөө хэсэг хүнд бол байгаа. За тэгээ ингээ харах юм бол ер нь хуваарлт их буруу байна. Жишээ нь одоо энэ татвар энэ цалин хөлс энтэй холбоотой их томоор харж үзэх асуудал бол ер нь дэлхийд даяараа ажиллах хүчний хомсдол маш том одоо аюул занал болж нүүрлэлсэн байгаа. Хүн амын өсөлтийн асуудал одоо ялангуяа хөгжсөн орнууд маш хүнд асуудал болсон. Манайд бол бас нэг завшаантай сайхан залуучуудын орн хүн ам бол харьцангуй өсөлт нь хэвээ хангагдаа явж байгаа. Гэхдээ биднэрт нэг том бүтээн байгуулалт хийгтэл ажиллах хүчний нөөц байхгүй. Ийм л байгаа. Одоо яг бодит байдал дээр харах юм бол ингээд тоон судалгаар 75 мянган иргэн ажилгүй л гэж юм л та. Тэгтэл яг нөгөө талдаа эзэнгүй ажлын байр баг тэрийг яг тэнд дүүцхүүц хэмжээнд байгаа. Тэгэхээр сони юм нь энэ эрэлт нийлүүлэлт хоёр яагаад ингээд уулзаад асуудлаа шийдэхгүй байгаа юм бэ? Тэр эзэнгүй ажлын байран дээр тэр ажилгүй хүн яагаад очиж ажиллахгүй байгаа юм бэ гэдэг асуудал байгаа зү. Эн чинь зүгээр нөгөө нэг юу Хенрихийн хууль шүү дээ. 1.29.300. Нэг том асуудлын цаана 29 том одоо дохио 300 үндсэн зүгээр л жирийн шалтгаанууд байгаа. Тэгэхээр одоо яг энэгээр ингээ харах юм бол зүгээр энэ хоёрыг уулзуулах эрэлт нийлүүлэлтийг нийлүүлэх бодлого нь байхгүй. Бодлого хаана очиж салж байгаа бол халамж дээр очиж салчиж байгаа. Яаж энэ одоо давхарцсан тоогоор 2.1 сая хүн бол ингээд нийгмийн халамж хөнгөлөлт энэ бүхэнд хамрагддаг. За энд нийтдээ жилд одоо 2026 онд төсөлснөөр бол 2.6 их найдыг төлөвлөсөн байна. Тэгээд бодохдоо бол хамгийн дийлэнх нь тэтгэвэр одоо нөгөө тэтгэмжил байдаг байх гэж би бас судалж үзлээ. Тэгсэн чинь харсан чинь ер нь 200-аад тэрбум нь тэтгэвэрт байд юм байна.
200 тэрбум тэтгэмжид байдаг юм байна. Одоо хөгжлийн бэрхшээлтэй те янз бүрийн. Тэгээд яг ярих юм бол 2.6 их 80-аас 2.2 их 80-д нь юунд явдсан бэ гэсэн чинь хөнгөлөлт одоо жишээ нь хоолны толомлон гэж ярьдаг даа гэх жишээний. За тэгээ янз бүрийн тэтгэмж дэмжлэгт ийм их хэмжээний мөнгөийг зардаг баг. Тэгэхээр энэний цаана нөгөө ажилгүй иргэн гэдэг хүмүүсээ тэтгээд байгаа асуудал энэ дотор мэдээж бодит шалтгаан байгаа. Гэхдээ энэ дотор нөгөө ажилгүй иргэн чинь энэ дотор л нуугдж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ бодлогоо засахгүй мүү гэдэг ийм асуудлууд харагдаж байна. Би одоо эдийн засаг одоо маш хүнд байгаа юм. Бодит жишээгээр харуулъя. Би одоо гайлын талбайд байна. Энэ хараа. Дүүр машинууд. Ингээд дүүр машинууд. Одоо ийшээгээ тултлаа машин. Ийшээгээ ингээ бас тултлаа машин. За одоо ийшээгээ ингээд энэгээр нэг бараанууд. За одоо яг тэр машиныг харж байна. Энэс цаашаа бас тултлаа машинууд байгаа. Энд ингээд дүүр машинууд. Бас ингээд машин зарагдахгүй байх гэсэн үг. Чэнжүүчүүд юмаа зарж ивэл энэ машинуудад татвар төлөвлөгөөс авч ирсэн. Эдгээр чинь бас банкны үүмүүтэй бизнес эрхэлж байгаа улсууд. За машин зарагдахгүй байх гэдэг чинь бас л эдийн засаг хүндэрсэн байна. Мяа байна гэсэн үг. Зөндөө ийм бизнесүүд ингээд ерөнхийдөө махаа идэж байна. Төрийн албаагчдын цалин тэгээд эмнэлэг сургууль гэдэг ингээд цалингийн нэмнэ гэж юм л да тэтгэврийн нэмнэ гэх тээ. Ерөнхийдөө төр бол том аж ахуй. Тэр аж ахуй ямар нэгэн орлогын их үүсвэрээр тэрийгээд цалинжуулах ёстой шүү дээ. Тэтгэврийг нөхөх ёстой шүү дээ. Гэтэ орлогын их үүсвэрээ бас тодорхойлох хэрэгтэй. Зөв тодорхойлох хэрэгтэй. Одоо л энэ хэд явахтай ингээд нөгөө нэмэгч байгаа юм чинь нүүрс нь нэмэгчих байх л гэж бодож байгаа байхгүй юу. Түүнээс аж ахуйд найдахгүй болцсон шүү дээ. Яагаад гэвэл амын бариад түр хэллээ шүү дээ. 60-аас 40% болцсон учраас. Гэтэ аж ахуй гэдгээ бас нэг талаас ойлгох хэрэгтэй. Аж ахуй гэдэг чинь зүгээр нэг иргэн шүү дээ. Ажил олгож байгаа иргэний зориг гаргаад ажил олгож байгаа иргэнийг л аж ахуй эрхлэгч гэж байгаа байхгүй юу. Тэр халамж авж байгаа, толон авж байгаа дондог дулмаата лавгжүүгээд иргэн юугаар ялгаатай. Адилхан шүү дээ. Тэр адилхан хөдөлмөрлөж болно шүү дээ. Бүгд болцоо. Тийм учраас энэ татвар төлөгчөө нэмээд буцаад энэ 250 мянган төртэй холбоотой ажил төрөл хийж салин авж байгаа энэ хүмүүсээ багасгах хэрэгтэй. Төр ерөөсөө одоо төрөөсийн үйл ажиллагаа явуулж байна. Такси явуулах гэж байна. Байшин барилга барьж байна, тий? Зам тавьж байна. Хоол хийж байна. Бүгдийг нь хийж байгаа байхгүй юу? Тэгэхээр энийгээ болоод энэ бүх хүмүүсийн яг тэгээд энэ олон янз бүрийн төрийн өмчт компаниудаа бүгдийг нь хөвчлөх хэрэгтэй. Энэ цахилгаан станцуудыг ч гэсэн хөвчилж болно шүү дээ. Хувийн хвшлүүд ягаад одоо бид нар өөрсдөө цахилгаан станц байгуулж болохгүй гэж. Байгуулж болохыг олон шалтгаан байгаа. Ягаад гэвэл маш их олон юу яа тусгай зөвшөөрөл янз бүрийн нэхнэ. Би нэг хятад нөхөртөө очиод тэнд нэг цахилгаан станц байгуулж болно гэсэн. Газар нь олдохгүй. Одоо тэгээд тусгай зөвшөөрлөөс ахуулаад төмөн зовлон болно. Байшин барилга барихаас ахуулаад. Одоо тийм учраас энэ аж ахуй эрхэлж байгаа энэ хүмүүстээ ер нь энэ балаа янз бүрийн зөвшөөрөл юмнуудаа бүгдийг цуцлаад шинээр эхлэх хэрэгтэй. 90 онд бид нар шинээр эхэлж байгаа юм шиг эхлэх хэрэгтэй. Одоо энэ аж ахуй нэгжүүдийнхээ нөгөө татвар төлгээд одоо эн чинь тайлангаа гаргаад 2 сарын 15-наас хойш тэгээд данс тооцоо мөнгө төгрөгөө нэхэд одоо шалгалт малгалтаа оруулаад ингээд зэрлэгдэж эхэлнэ эдгээр чинь. Тийм учраас аж ахуй нэгжүүд чинь том аж ахуй нэгжүүд бол маш их том барьцаатай. Маш их айцтай дарамттай. Тийм учраас алдах юм ихтэй байхгүй да. Энд чинь өчнөө олон жил аж ахуй эрхлээ явцсан хүмүүс. Бүгдэнд нь алдах юм их байгаа. Тийм учраас энэ 250 мянган хүний багасгаад энийг хүн болго аж ахуй эрхлэх боломж олцоог тусгай зөвшөөрлөд олгож ирэх хэрэгтэй. Нойллоо. Жамбасураа. За би нэг юм бодолтой байна л да. Юу гэхээр түрүүн та хэлсэн шүү дээ, тий? Төр өөрөө мөнгөтэй юм шиг, тий? Одоо төр өөрөө мөнгө үйлдвэрлэхгүй шүү дээ, тийм ээ? Яг хүчээр үйлдвэрлэж болох байх л та. За тэгэхээр нэгдүгürt бол одоо багш эмчтийн цалин өснө гэдэг нь мэдээж аж ахуй нэгжүүд талаас харах юм бол шууд цалингийн дарамтнд орно гэсэн үг. Ажлагчдын цалин өсөйг хэдээр өсгөх үү гэдэг. Тэгэхээр энэ удаагийн нэмэгдэл бол дараа жил дахиад энэ demand гэдэг юм уу те шаардлага дахиад гарч ирнэ. Ягаад тэгэхээр өнөөдрийн бидний нэрлсэн цалин бодит цалин хоёр өөр бодит цалин огт төсөхгүй байна. Бодит цалин ягаад төсөхгүй байхаар инфляцтай идэгдчихэж байгаа юм. Зээлийн хүнд идэгдчихэж байгаа. Сүүлийн 3 жилийн дотор л ихэд одоо үйл хөдлөх хөрөнгийн үн 55% нэмэгдсэн ба шүү дээ. Статистик орно. Тэгэхээр бидний өнөөдрийн одоо 5 жилийн өмнөх бодит цалин байд юм өнөөдрийн бодит цалин хоёр огт нэмэгдэв гэсэн үг байхгүй. Тэгэхээр энэ нэг үйл ажиллагаа бол ерөөсөө дахиад дараа жил дахиад эмч багш нарын цалин нэмэх тухай, дахиад 4 сая болох тухай, 5 сая болох тухай яриад дахиад яригдана гэсэн үг. Тэгэхээр энийг хинээс авах гэдэг. Тэгэхээр эргээд энэ хугацаанд төрөөс
төрийн өөрийнх нь тэр татварын дарамт гэж хэлээд байна шүү дээ. Нийгмийн даатгын дарамт гэдэг дээр ямар ч өөрчлөлт орохгүй мөртлөө аж ахуй нэгжээс авдаг зүйл нь нэмэгдээд байна гэдэг чинь л өөрөө одоо үнэхээр том асуудал болчиход байна л гэдгийг би бол хувьд хараад байгаа. А хоёрдугаар зүгээр энэ сүүлийн үед энэ албан секторт ажиллаж байгаагаар одоо бас жоохон харамсаад байна. Ягаад гэхээр албан секторт ажиллаж байгаа хүний хувьд бол эрүүл мэндийн даатгч, нийгмийн даатгч гэдэг төлөөд байдаг. Эндээс хүртэж байгаа үйлчлэгээ гэдэг юм үр дүн ерөөсөй байхгүй. Тухайлбал эрүүл мэндийн даатгын тогтолцоог харахад бол бүр гайхаад байгаа. Орлого зардал хоёрыг байнга алдагтай тий. 2.2 их 80 мөртлөө зардал нь бас дахиад адилхан 2.2 их 80-аар батлагддаг. Энд ерөөсөй ямар ч одоо юу байхгүй, ямар ч одоо үйлчлэгээ байхгүй мөртлөө ингэж батлагдаж яваад байдаг. Энд бол үнэхээр одоо бас хувь хүний хувьд бол хараад байдаг нэг гайхалтай зүйл. Тэгэхээр энэ дээр бол одоо яг зайлшгүй одоо энэ төр талаасаа үзүүлж байгаа энэ дарамтуудыг эргэж харахгүйгээр одоо бидний хувьд бол ямар ч болцоо байхгүй л гэж хэлж байгаа юм тийм. Сая бас энэ татварын реформын талаар хэлцүүлэг хийгээд дан саахгүй зөвлөн туслах чиглэлийг илүү төрхөө баримтлах чиглэл гэсэн. Гэхдээ буруу хандлага хүлээлтийн улмаас санаатаагаар татвар төлөхөөс зайлсхийгээд байгаа уул уурхаанч байна уу? Одоо тим компаниуд дээр бас тодорхой хэмжээний шаардлага тавих хууль эрх зүйн орчин татвар байцаагчид байгаад байгаа. Ийм учраас энийг хуулиар зохицуулахаар татварын багц хуулинд тусгасан байгаа. Би 4398 аж ахуй нэгжийн дансыг хаацсан байснаар нээсэн гэж хэлсэн. За ерөнхийдөө төрийн албан хаагчдын цалин хүнлүү нэмэгдэх тусам нөгөө талдаа хувийн хөвшлөл яг тэр чигээр унжаадаг. Энийг бид нар яаж зохицуулах гэхээр зөвхөн өөрийнхөө хувийн халааснаас өөрсдийнхөө хүний нөөц бизнесийнхаа цар хүрээнээс гэтэл жижиг дунд бизнес чинь жижиг л байдаг байхгүй. Тэгэхээр өнөөдөр бид нар би маш харамсалтай юм хэлж байгаа. 30 жил одоо би харин цагаа алж ял гэж бодож байна тийм ээ. Гэхдээ бидний ард бол нийгэмд хүлээсэн үүрэг байгаа. Ингээд мэдээж татвар төлөгч байна гэдэг чинь өөрөө тийм муу зүйл бас биш. Ингээд яваад итгэл үнэмшилтэй явсаар агаад 30 гаруй жил болоход өнөөдөр бах байдгаараа байгаа нь маш том гониг төрүүлж байна. Дээрэс нь манай төр бизнест оролцохоор л бид нарыг үнэхээр дуусгаж байгаа. За хамгийн сүүлийн жишээ хэлчихье, бодиттой жишээ. Эднэрийн хувийн хөвсөлд орж байгаа тэр асуудал нь юу вэ гэхээр нэг сонгуул болохоор одоо Монголын хоршоог самраа хайчлаа шүү дээ. Үнэхээр самарсан. Шинэ хөдөө шинэ хоршоо гэж байгуулад хуучин хоршоо хоёрын хооронд асар том зөрчил үүсээд дээрэс нь нөхөж баршгүй том зээл олгоод одоо Монголын хоршоог самарсаа төр. Энэ дээр маш гомдолтой байгаа. Хадуухан л хэлж байна. За таны ер нь бол яг татварын хувь хэмжээ мэдээж одоо халамж төрийн албан хаагчдын цалин хөлсгээд ингээд нэмэгдээд хувийн хвшлэлд ирэх дарамт бол мэдээж маш их ирнэ. Тэгэхээр яг би зүгээр өөрөө судлаач хүний хувьд бол юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр нэг талаасаа энэ татвар төлдрүүлэлттэй хүн болгон татвараар төлдөг баймаар байна. Тийм шударга тогтолцоогоор явмаар байна шүү дээ. Манай зарим нэг хэсэг бол ерөөс огт татвар төлдөг. Одоо жишээлбэл би хүн амын орлогын албан татвар төлдөг. Гэхдээ яг надтай адилхан хүн төлөхгүй байж болдог. Ийм гаж тогтолцоо байгаад байгаа байхгүй. Тэгэхээр Монголд шударга ажиллаж байгаа маш их татвар төлдөг. Маш их дарамт ирдэг. Уул нь болж өгвөл хамгийн гол юм бол юу гэхээр тэр татвар хураалтын систем чинь өөрөөр хэлбэл татварын суур бааз чинь бүх хүнийг л хамрах хэрэгтэй байхгүй. Тийм систем байна гэж байгаад байгаа. Одоо жишээлбэл FTT татварын систем байна. Financial Transaction Tax гэдэг. Одоо юу санхүүгийн мөнгөний шилжүүлгээс авдаг хураамжийн систем шүү дээ. Энэ бол маш шударга. Баян хүн их мөнгө шилжүүлдэг, их татвар төлдөг, ядуу нь бас яг тэр хэмжээгээр төлдөг. Тэгэхээр Монгол улсын эдийн засаг хичнээн хэмжээний мөнгө иргээд байгаа юм бэ гэхээр 3 тонмол буюу 300,000 их 80 төгрөг иргэж байгаа байхгүй. За энийг зүгээр маш энгийнээр 1% гэж бодох юм бол 30 их 80 төгрөгийн татвар хураамж авах болцоод байгаа. Тэр бол аж ахуй нэгж одоо юм дээр бол дарамт болохгүй шүү дээ. Яг тэгэхээр би сая төгрөг төллөө шилжүүллээ 10,000 төгрөгийн татвар хураамж төлнө гэсэн үг байхгүй. Тэр нь улсын кассанд шууд орно шүү дээ. Эсвэл 0.5 гэвэл 5,000 төгрөг. Энэ олон улсад байдаг жишээ. Гихмичтэн орлого талаа бүрдүүлэх талаа бид нэг анхаармаар байна. Бүтцэн. Тэгээд энэ орлогоо авж байгаа механизмаа бас нэг эргэж хармаар байна. Тэгээд зарцуулалтын дээр тэгээд мэдээллийн систем ил тод байдал гэдэг ийм цогцоор нь харсан ийм шийдэл байхгүй бол өнөөгийн яг энэ тогтолцоогоор цаашаа Монголд хүн бизнес хэрэглэх ямар ч боломжгүй болж байгаа. Тийм шударгаар амьдрах боломжгүй.
Өдөр татвараа өгсөн штэ. За манайхаа би өглөө эрэхтэй татвараа дутуу авцсан байлээ. Юу гэсэн үг юм бэ? Гинт ашиг болсон 10% аваа штэ. Өө хөгшөө, ингэсэн байна. Улсын хөгжлийг бодооч гэдэг нэртэй 10% татвар. За тэгээд нэг хүн ажиллаад байгаа юм байна штэ. Яагаад хүн ажилуулад байгаа юм бэ гэдэг нэртэй 13% татвар. Ажилтнаас чинь чи яагаад энд ажиллаад байгаа юм бэ гэдэг нэртэй 11% татвар. За тэгээд нийслэл бизнес эрхлээ юу гэдэг нэртэй 2% татвар. Эднэрийг нийлүүлээд өдрийнхөө татвартай 46%-ийг л авах нь дээ. Юугээ солиороод байгаа юм бэ? Орлогынхоо талыг өгчгөр чинь юугаар амьдрах юм бэ? Хөгшөө, мань ч бас ажиллаа л хийж штий. Тэгэл татвараа төлөхгүй бол дансын чи хаа чин, боо чин хамаалах штий. Ёо, юу болоод байна? За. Өнөөдрийн хилцэх асуудал бол яг зоосны хоёр тал байхгүй юу? Татвар, нөгөө тал нь халамж. Тэгэхээр хэдүүлээ нэг ойрхны түүх гэх юм уу сөхий л доо. Энэ 2008 оны сонгуулийг танаас санаж байна уу? За. За тэгэнгүүт энэ баруун талд нөгөө эрхэм Арслан намын дарга байсан. Хэрвээ манай нам сонгуулж ялах юм бол эргэн бүрт 1 сая төгрөг гэсэн. Тэгсэн чинь нөгөө талд нь зогсож байгаа эргэн болохоор одоо ирэх болж байгаа намын дарга хүн байсан. Энэ хүн яг энэ хоёр мэтгэлцээнд оролцож жоод тэгвэл эднийх 1 сая өгч байгаа манайх 1.5 сая төгрөг тараана гэсэн байхгүй юу? За энэс хойш ерөөсөө одоо нөгөө их орны ишиг байна уу? Яасан ийсэн ерөөсөө л төрийн хайр бол ерөөсөө 20 жил үргэлжилж байгаа. Одоо ч 2026 он баха. За тэгэхээр одоо хэдүүлээ дараагийн бүлэг сэдв буюу энэ халамж гэдэг зүйл рүү л орё л та тий. Тэгээд үгүй халамж хайр бол байж болно. Тэр нь одоо их орны ишиг байна уу? Дурлалд одоо хан хүнж байна уу? Би тэрийг milж мэдэхгүй. Гэхдээ энэ нэг байгаа он гэдэг юм уу те? Зорилттой бүлэг гэдэг юм уу? Яг эн чинь шаардлагатай бол байж болно. Одоо чинь үнэхээр одоо тэр хөгжлийн бэрхшээлтэй те одоо цаажилттай гэдэг юм уу? Эсвэл одоо яг харж ханд хонгүй өндөр настай байдаг юм уу? Тэ эсвэл маш одоо тийм идрэхгүй өвчин туссан хэн нэгэн байж болно. А гэтэл чинь энэ өөр ингээ хавтгаарчлаа шүү дээ. Одоо би нэг айгүй муухай хэлээ л да. Одоо нэг хүнсний толгоон гэдэг нэг юм байна. Энэ гэр хороол байгаа хэсгийн ахлагч нар гэдэг хижээл насны нэг авгаан нар нууцлаараа эмэгтэйчүүд байна. Энэ ерөөсөө ингээд яг өөрийнхөө танил талд өгдөг. 4 жилийн циклдээ сонгуульд хэн бидэн санал өгөө гэдэг дээр энэ хүнсний толгоон ингээд харагдаад ингээд явчихж байгаа. Энэ хүнсний толгоон болохоор энэ тэр хэсгийн ахлагч хороноо дарга марах түүч хамаагүй. Энэ эргэл татвар төлж бидний мөнгө нэг тортой хүнс болоод тэр айл өргөд очиод байгаа. Сүүлдээ эн чинь баг усын дөхүүлж өгдөг гин түлшийн нүртэл өгдөг гэж байгаа. Энд чинь бүр ингээд солонгорцсон л байна л та. Тэгэхээр энэ халамжийг ер нь найзуудаа яах хэрэгтэй юм бэ? За саяхан 2 улс төрч 2008 оны сонгуулиар амлаж байсан. Ингээд тавьчих юм аа. Би бас тэр үеийг сонгуульд орж исэн би дагаад. Гэтэ бол нөөтийн 30% буцааж өгнө гэж мөрийн хөтөлбөрт орж исэн. Анхны миний нөөтийн тухай мэдээлэл төр юм байгаа. Одоо л 20% нь өгж тухайн татвар. Тэгээд яг халамжийн үндсэн одоо популизм гэж яриад байгаа шүү дээ. Хоёр эцэг нь энэ хоёр хүн байгаа. Загалмаас юм уу? Бүр загалмаас эцэг. Сая 500. Тэгэл тэрнээс чойш одоо уулуурхай жоохон шорооны үнцг ахихан боллоо. Тэгээ энэний төлөө бол хязгаар руу явцсан ба. За тэгвэл халамжийн яг нарийн их сурвалжтай буцаад очивол бид нар юм байгаа шүү. Иргэдийн төлөөлөгчдийн хурал гэж манай үндсэн хуулийн нэг том институт байгаа. Энэ институтыг энэ дүүрэг суманд намууд очиод азаргалцсан. Одоо улс төрийн уг нь тэр их хурлын сонгуул, ерөнхий сонгуул, улс төрийн сонгуул шүү дээ. Тэр нэгжтэл тэр үедээ ашигладаг механизм болохоос биш. А гэтэл иргэдийн хурлыг энэ намууд очиж азаргалснаас болоод юу болсон бэ гэвэл иргэдийн хурал байхгүй болсон. Тэгээ сая таны нэг хорон дэм нэг ихч явж гин гэдэг байгаа шүү дээ. Тэр чинь бол сонгуулиар ашиглагдах бүхэд бүтэн сүлжээ ингээд энд бэлэн болсон. Одоо тийм учраас уг нь 19 оны үндсэн хуулийн өөрчлөлт уг нь орсон юм. Сум дүүрэгт иргэдийн хуралд намууд орохгүй гэсэн заалт уг нь байна. Энийг чинь 20 оноос хэрэгжүүлэх байхгүй чинь Монгол Ардын намынхан Арслан нам 2 нийлээд. А зөвхөн энэ иргэдийн хурлыг иргэдэд нь өгчихтөл наад халамжийн маш олон юм байхгүй бол. Яагаад гэвэл бид нар сонгуулиас сонгуулийн хооронд ялалт авахын төлөө бүхэд бүтэн 4 жил ямар ч хэрэггүй юм системийг тижээх хэрэгтэй юм шүү дээ. Яг энэ зөвхөн сонгуульд хэрэг. А тэр системийг тижээхийн тулд наад нэг саяын 2.2 их найд байгааз. Тэр чинь дандаа тэр усалгаа хийгдэж байгаа. Энийг хаахын тулд иргэдийн хурлыг хэрэгтэн л. Намууд орхоо болчихтол энэ өөрөө тийм 4 жилийн услага хэрэггүй. Яг сонгуулийн 45 он 40 хоногтол 30 хоногтол нөгөө нэг янз бүрийн мэтгэлцээ нээгэл гардаг тийм механизм байх. Наана нь одоо бол биш яг даринд бол төрийн 250 мянган албаа шийдэж үйлчлэх юм. Дээр нь 2 намын нийлсэн баг манай нам ч үлээ 317 мянга, нөгөө нам 150 мянга. Дахиад 520 мянган хүнийг бас ингэж тижээж байгаа байхгүй.
Нөгөө хэд нь сонгуульд хэрэгтэйгээд баахан механик тоо цуглуулсан. Тэгээ нөгөө хэд ажилтай шүү, амьдралтай шүү нэг юм хоёр орон сармаг байгаад. Тэгээ ер нь бид нар юм дундаж сармгийн том массын нэгдэл болчиход байгаа Монгол улс маань. Ажлын хүчний хувьд ч гэсэн боловсон хүчний хувьд ч гэсэн ерөөсөө нэг дундаж мас. Энэ өөрөө тэргээ зүйл нь бид нар тижээж дийлхэ байлж шээ. Өглөөргөн тийм байгаа шүү. Халамж. Халамжийн талаар би түрүүн арай төрөлөд баг ярьчихсан санагдлаа тий. Ер нь бол яг халамж хавтгаарсан эргээд ажилгүйдлийг өгсүүлж байгаа л нөгөө талтай асуудал тий. Тэгээд хоорондоо хүн иргэд ингээд бас тэгш шудраг байх тэр нийгмийн өмнө бүр хүлээх гэдэг энэ бүхнийг ингээд алдагдуулаад нөгөө Хенрихийн лонс штэ нөгөө нь 300 шалтгааны нэг нь л ингээд явж байгаа байхгүй. Тэгэл тэр нь явсаар байгаа том асуудал болол ажилгүйдэл болол том илэрсэн л ерөөсөө тэр шүү дээ. Тэгэхээр энэ зохистой бодлого тэгээд ер нь бол ингээд бас гэж нэг үе одоо л надад бол одоо ингээд ард түмний нийт бүтцийг харуул улс төрийн хувьд ингээд саарл мас гэж ярьдаг штэ тий. Аль нэг намыг дагаад биш илүүтэй ингээд зөв хүнийг дэмжиж зөв бодлогыг дэмжиж тэрний тал зогсдог тийм одоо залуу үе бол илүү их одоо бас гарч ирж гин гэж би харж байна. Энэ л одоо эргээд энэ бидний ингээд туулж байгаа энэ бүх одоо бэрхшээлийг өөрчлөх тэр зоригтой шийдвэрийг гаргах их чухал одоо түлхэц болох уу гэж маш их одоо найдаж хүлээж байгаа гэсэн үг. Нэг лаанд аваад унчих санаатай их дээгүр шүү дээ. Дөрөв хаалгатай хөргөж аваад тавьчих санаатай те. Өөх даварнаа болж гол одоо нэг хаавсанд ороосооч юу ч чадахгүй ямар ч чадваргүй хариуцлагагүй нөхөр үйжээж. Тэгээ тэр хүсэл шунал нь ингээд бүр дийлцсэн. юм голоод ингээд юм голоод нэг л фэдис амтангууд. Ийм болгосон байхгүй манай энэ төр засаг битээ ажил хий чамдуултай мөнгө өгнөө. Одоо толгоон тарааж хүнсний толгоон тарааж эргүй чи үсч өхнө гэж байхгүй. Махсуу гурил будаа хоёрын хүнсний ногооны шин толгооныг би чамд өгч тэ. За ингээд олон хүүхдээс мөнгөний нүгэ тгий. Одоо ингээд өө чи банкнаас зээл авчихсан уу? За бид нар төлж. Бид нар гэдэг нь ажил хийгээд татвараа төлдөг бидний мөнгийг л аваачаад өгж байгаа шүү дээ улс төрчид чинь. Бид тэгвэл хулгай хийгээгүй татвараа улстай төлөөд үнэнчээр явсны хох үү те. Одоо хох гэж шүү дээ. Хох чинь чамайг заяачндэ гэж. Хэн татвараа төлөх гэсэн. Хэн үнэнчээр яв гэсэн. Хэн зээл авахгүй амьдралаа нэг зөв амьдраад чи болгоод гэсэн. Хох чинь. Энэ нөгөө одоос нь хэдэн жилийн өмнөөс нь Өмнөд Солонгост хийгдчихсэн Parasite буюу шинжлэх кино те. Энэ Аз байтугай Оскар хүртэл хүртчихсэн кино. Тэгээд би зүгээр зориудын зургийг тавьсан. Энэ шимэгч гөрүүлийн ингээд пицца аваад идчихэж байгаа. Тэгээд энэ пиццаны татвар төлөгчдийн мөнгө энэ тойроо суудсан зорилтод бос одоо яг энэ халамжаар амьдрахсад би зөөрлөж байгаа шүү уучлаарай те. Тэгээд савч юм дээр ямар бодолтой байна? За халамж дээр бол бас л төрөөнийхээ хэлмээр байгаа байхгүй. Ард түмнээ битгий ялгаа. Ажил болгогч чинь нэг иргэн тэр карт авж байгаа нөхөр чинь ч гэсэн иргэн. Энэ дээр нэг ийм асуудал байгаа байхгүй. Бид нар энэ одоо нөгөө карт авж гин янз бүрийн халамжууд авж гин. Халамжийнхаа нөгөө гаргаж байгаа тэр төсөөс орж ирж байгаа мөнгөө ерөнхийдөө юунаас зарцуулж яана гэдгээ ялгамаар байгаа байхгүй. Дээрээс нь тэр нийгмийн даатгалын мөнгөөс янз бүрийн халамж өгмөөргүй байна. Тэр чинь даатгуулагчдын мөнгө. Тэр төрийн мөнгө ч биш. Тэр санд байгаа тэр сангийн үйл ажиллагааны мөнгө байгаа байхгүй. Дээрээс нь энэ үн тогтворжуулах гэдэг энэ өрсөлдөөнийг ерөөсөө өөрсдөө шудраг бүрс өрсөлдөөнийг бий болгодог юм байна байхгүй. Тэгээ тусгай зөвшөөрлүүдөө бүгдийг болоод гүдэр одоо тэр нефтийн бүтээгдэхүүн импортлдог тэр дандаг нойнууд улмаан нойноо иргэн л хавгаж байгаас ер нь юугаар ялгаатай. Тэр хоёр яахлаараа тэр улсын төсвөөс халамж авч явах хэвээр үн тогтворжуулах гэж хэдийдэн тэрбумаар мөнгө авч. Энийг болоод бүгдэнд нь нефтийн бүтээгдэхүүн импортлох эрхийг олгож байгаа шүү дээ. Казахстанаас хүртэл нефтийн бүтээгдэхүүн импортлож болно ш. Ятаас авч болно. Заавал Оросоос аваад авах шаардлага байхгүй. Тэгэхээр одоо ийм учраас энэ халамж эдрийг ерөнхийдөө дээрэс нь тэр татвараар тэр хүмүүсээ халамжлаад байна уу? Тэр нийгмийн даатгалын сангаас халамжлаад байна уу гэдгээ бас ялгамаар байгаа байхгүй. Нийгмийн даатгалын сан одоо би одоо нэг хэдэн жилийн дараа тэтгэврт гарна. 20 жилийн дараа тэтгэврт гарлаа гэж бодоход миний одоо тэтгэврийн мөнгийг тэнд янз бүрийн одоо орон сууцны урьдчилгаанд өгнө гэдэг байгаа байхгүй. Ийм балаа юм болох хэрэгтэй шүү дээ ер нь тийм биз дээ. Одоо дээрэс нь бас бид нар халамжийн асуудал зөндөө өөр юм дээр байгаа байхгүй. Нөөтийг төлдгүү одоо эдийн засгийн бас 40-50% байна. Жишээлбэл сургууль. Би бол жоохон аргас байж магадгүй. Гэхдээ энэ бол бодиттой үнэн байхгүй. Энийг нэгэн төлөхгүй байгаа бол нөгөөх нь заавал төлнө. Яг хөдөлмөрлөж байгаа нь төлнө. Игч төлнө те. Ингээд аж ахуй эрхэлж байгаа бүгд төлнө.
Нэгдүгээр сургууль, хоёрдугаарт эмнэлэг, дээрээс нь хөдөө аж ахуйн байгууллагууд нөгөө малчид гэхдээ малын хуулийн татвар бол биш шүү. Төрийн өмчийн байгууллагууд тий дээрээс нь лангуу эрхлэгчд. Одоо нөгөө лангууны татвар гээд 10 20 30 төлдөг шүү дээ. Тэгээ ийм 5 төрлийн үйл ажиллагаа явуулж байгаа энэ нийгмийн дэвтсэн байгууллагууд чинь нийт эдийн засгийн 40-с 50% гэж байгаа. Тэгээ нөөтийг хэн төлөх юм? Эдгээртэй харьцаж байгаа мөнгийг хэн төлөх юм? Энэ аж ахуй эрхлэгч чинь давхардуулаад билээ яваад. Тэгэхээр энэ чинь бас давхарл халамжийн юм байхгүй та. Тэр малчдыг нийгмийн даатгалаас юу яаж ийн гэдэг чинь. Яхлаараа одоо миний төлцсөн тэтгэврийн мөнгө 8.5% ажил олгогчоос гээд давхар бие ажил олгогч учраас дахиад бас хүний өмнөөс нийгмийн даатгал төлж байна. Тэрийг яагаад тэр малчин өөрөө төлж болохгүй гэж. Малчин өөрөө тэр экспортоо хийх чөлөөтэй ирэхийг үг л дөө. Малаа экспортлол, маха экспортлол. Тэр малаас гарч ирж байгаа гид цувдаагийн чинь голомж жалганд хайж шít. Тэрийгээ эзэхээ л дээ тийм үстэй. Ийм малаа юм болчиход байгаа байхгүй манай монголч ерөөс. Одоо татвар дээр бол дахиад ярих юм байгаа. Би одоо юу юундээс авдаг гэх юм бол та нар бол зүгээр шоконд орно. За би халамж дээр нэг юм зүйл хэлчихсэн. Юу гэхээр ер нь бид нар бас нэг зүйлд одоо санаа зовж байгаа зүйлд бол энэ хөдөлмөр эрхтийн төвшин буурч байгаа Монгол улсад. Хөдөлмөрийн насны хүн ам гэдэг бол одоо 15-аас 65 нас хүртэлх одоо энэ хүн амыг хэлдэг. Энэ дотор одоо яг албан секторт хамрагдаж байгаа яг ажиллах хүч гэж ярьж байгаа. Энэ хүмүүсийн тоо бол 1.1 сая орчим. Тэгээ энэ хүмүүсийн нуруунд дээр энэ улс орны одоо тий энэ улс орны бүх татвар бүх юмнууд тогтож байна. Тэгээд манайх хөдөлмөр эрхтлийн бодлогын хувьд нөгөө үлдэж байгаа нэг 800 гаруй мянга 850 орчим мянга ажиллах хүчнээс гадуур хүн ам гэж үздэг. Энэ ч одоо юу гэсэн үг вэ те? Гэтэл өндөр хөгжилтэй орнууд одоо жишээлбэл ахмад насныг ажиллах хүч гэж харж байна. Одоо ихэнх орнуудад ахмад наснуудыг дахин хөдөлмөрлүүлж байна. Тэгэхээр манай хөдөлмөрийн яам чи өөр халамжийн яам болоод хувирцны тодорхой жишээ. Өнөөдөр жишээлбэл залууд манайх Аз номхон далаад 15-аас 24 насны залуучуудын ажиллах хүчний хуваарь хамгийн доор болсон шүү дээ. Хамгийн доор. Сая Дэлхийн банкны хийсэн судалгаагаар маш одоо тэгээд энэ юу харж байгаа нэхэр л одоо ойлгомжтой шүү дээ. Тэгэхээр ерөөсөө энэ хөдөлмөр эрхлэлтийг яаж одоо сэтэлжүүлэх, яаж сайжруулах гэдэг бодлого ч өөр байхгүй болсон байхгүй. Ажлыг сонирхолгүй болгоод явчихсан байхгүй. Тэгэхээр эн чинь өөрөө нөгөө халамж хавтгаарж төрөлжөөд олон төрөл болоод байгаагийн л одоо шалтгаан энэ. Ерөөсөө энэ товчхондоо. За тэгээд хөдөлмөрийн за энийг тэгвэл яагаад тэр залуучууд ингэж ажиллаж болохгүй нэхэр нөгөө хөдөлмөрийн удаач холбоотой байхгүй. Цагийн ажил гэдэг ойлголт чинь хөдөлмөрийн хуулийн дээр нөгөө нийгмийн даатгалын шимтгэл авдаг, ээлжийн амралтын цалин олгодог системд очсон байхгүй. Тийм учраас ажил олгогч нар тэр хүмүүсийг ажилд авах сэтлэг болгоо хийж байгаа байхгүй дэрх зурчин. Ахмад тас нь яг адилхан. Ахмад тасныг хөдөлмөр эрхэлж болно. Тэгвэл хөдөлмөр эрхлэх юм бол хөдөлмөрийн гэрээг үргэлжлүүлэн байгуулна. Яг адилхан хөдөлмөрийн хууль заасан эрхүүр гиднэ гэж заасан. Ингээд боломжгүй. Тэр хүн дэрийг ажилуулахгүй гэсэн. Ажиллагч тийм сонирхол байхгүй гэсэн. Тэгэхээр өөрөөр хэлбэл энэ өөрөө энэ татврын дарамт, татврын энэ хууль, энэ 20 оноос хойш энэ эрх баригч нарын хийж байгаа энэ шинжилгүүч үндсэндээ энэ 1.1 сая хүнийг өнөөдөр одоо улам бууруулж байгаа. Та бүхэн хараарай. Сүүлийн 20 жилийн статистикээр бидний хөдөлмөр эрхтлийн төвшин буурж байгаа. Ямар ч татвар төлөх сонирхол байхгүй болж байгаа. Одоо харалтаа 40 нас хүрж байгаа одоо цэрэг цагдаа онцгой байдал те хуулийн хэлтийн залуучууд тэтгэвч гарч байна. Энэ ч одоо юу гэсэн үг вэ? Тэгэхэд албан секторт ажиллаж байгаа 40 хүрж байгаа одоо те залуучууд 65 хүртлээд ажиллах гэдэг чинь бид нар одоо энэ тэгэхээр ийм халамжинд байгаа юм чи бид нар тэрийг төлөх ямар сонирхол алга. Эртгэн болий тийм ээ эртгэн болоод мөнгөө банкны татварчсан дээр байхгүй. Тэгэхээр ийм байгаа учраас л одоо бохомдоод байгаа юм тийм. Нэгдүгээр энэ хавтгаас халамжаар бол иргэдийн амжиргааг шийдэж чадахгүй. Одоо бага орлоготой иргэдийн орлогын 78% нь тэтгэр тэтгэврт бүрдүүлж байгаа. Тэр зорилт бүлэгтээ илүү чиглэсэн ийм халамжийн бодлогууд илүү оновчтой. Ийм учраас нийт иргэдийн бараг 90% нь тэтгэвэр тэтгэмж авдаг гэсэн ийм судалгаа байна. 90% нь ямар нэгэн байдлаар тэтгэвэр тэтгэмж оногдож байна. Ийм учраас халамжийг оновчтой болгох халамжийн реформ хийх чиглэлээр манай Авбакир сайд ажиллаж байгаа. Тэр талаар бас дэлгэрүүлж хариулж болно. Таны хувьд. За ерөнхийдөө юу халамж бол огт байхгүй гэж хэлэхгүй. Зайлшгүй одоо юу халамж авах юу сегментүүд байна тий. Энэ дээр хамгийн нэг одоо бодлогогүйч гэх юм уу хяналтгүй зүйл байгаа. Маш олон төрлийн халамж авч байгаа хүн байна. Нэг хүн гэхэд олон халамж авч байгаа. Давхардуулж. Энийг давхардуулж байгаа. Энийг ерөөсөө түр өөрөө хямдаггүй.
Энэ дээр ямар ч контрол байхгүй. Бүр тэр чүтгийг л одоо тэр бидний түрүүний ярьсан шүү дээ нөгөө улс төрийн сонгуулийн холбоотойгоор магадгүй зарим хүнд одоо бонус маягаар халамж авдгийн байна. Эн чинь бүр завхрал гарчаад байж байгаа. Халамжийг бол ирээсээ хяналтгүй явж байгаад л маш их сэтгэл дундуур байдаг. Тань. За тэгэхээр халамж хавтгаарсан уу бол хавтгаарсан. Энэ ерөөсөө маш бодиттой ажил юм байна. Тэгээ яасан гэхээр түрүүний хоёр нөхрөөс ахуулаад ингээл халамж гэдэг юм ингээд явчлаа шүү дээ. Тэгээ энэ динамик чи өөрөө яаж ийнө вэхээр манай нийгмийг бүр юм бохирдуулаад байгаа. Тэгээ энэс гарцсан нь юу юм бэ? Яг тэр leverage point гэдэг тэр хөшүүрэг асуудал нь юу юм бэ гэхээр ядуурлын асуудал байгаа байхгүй. Ажилгүйдлийн ядуурлын асуудлыг яаж шийдэх юм бэ? Тэгэхдээ одоо Хятад улс яаж шийдэж байна? Солонгос, Япон яаж шийдсэн бэ? Герман яаж шийдсэн бэ? Энэ олны аюул олон орны энэ туршлагыг судлаад би намайг одоо үндэсний хөгжлийн газар ажиллаж хаад манай үндэсний хөгжлийн газар хөдөлмөр нийгмийн хамгааллын яамтай хамтраад ажилгүйдэл ядуурлыг бууруулах салбар дундын хөтөлбөр гэж болсон. Уул нь тэр иргэдсэн бол энэ халамж явах ингэж задрахгүйсэн байхгүй. Хөдөлмөр их сонирхолгүй болгоцсон. Тэгээ дандаа энэ улс төрийн шалтгаанаар энийг ингээд өөгшүүлээд ингэ яваад байдаг. За энэ маань одоо системийн онолоор бол энтроп болоод ингээд системээ задлаад эхэллээ. Тэгэхээр одоо энийг яаралтай бид нэр одоо эргэж харж ер нь миний зүгээр дотоод итгэл үнэмшил юу гэдэг вэ гэхээр ерөөсөн Монгол улсын нийгмийн эдийн засгийг бүхлээр нь ингэж нэг эргэж харъя л гэдэг. Тэгээд зөв байранд нь тавья. Тэр одоо жишээлбэл ийм байгаа. Энглийн коэффициент гэж үүдэг. Тухайн үед одоо миний тооцоололоор Энглийн коэффициент бол Монголд нэг 85% байсан. Одоо бол замбараг болсон. Энглийн коэффициент юу хэлдэг вэ гэхээр авж байгаа одоо цалин үлстэй тэрнээсээ анхдаг чирэгцээ хэдүүгээр зарцуулдаг юм бэ гэдэг. Герман бол 26% байдаг. Манай уртлын Хятад бол улс бол одоо хотын орсон суугчид нь 32, хөдөөнийх нь 35% байдаг байхгүй. Манайх 85 гэдэг чинь одоо бид нар хэдийгээр аюул том макро түвшний бодлого ингээд гаргаж чадахгүй шүү дээ. Бүгдийн нөгөө энэ газар нутаг дээр амьдарч байгаа хүмүүс бүгдээрээ сэтгэл хангалуун амьдрах нь одоо манай улсын зорилго үсттэй тий. Тэгэхээр бүх талын юмыг хараад тэр ажил хийхгүй байгаа нөхдүүдийг шийдэгдэг арга шүү дээ. Одоо Солонгосын нөгөө хинэ Багчинхөгийн хийсэн гаргасан ажил хийхгүй тосгон яг манайхтай адилхан байсан юм билээ. Ерөөсөө ингээд бүгд залах уу, эхнэр нь ажил хийдэг. Тэгэл арх уугаал ингээд халамж хараал байж идэг. Тэгээ Багчинхөө ямар аргыг хийсэн гэхээр өөрийнх нь хамгийн хайртай юм руу халтаж ирсэн байна. Үр хүүхдүүд чи ажил хийхгүй бол хүүхдүүд чинь сургуульд явуулахгүй. Ингээд одоо жишээлбэл маш олон механизмаар тэр хүнийг ажил хөдөлмөр хийлэгдэх болохын төлөө бүх ажиллагаа явсан байгаа байхгүй. Тэгжээж энэ Солонгос улс чинь босч ирсэн. Тэрнээс өнөөдрөх шиг ингээд халамж өгөх юм бол Монгол улс бол задраад тэгээд энэ 7-8 жилийн дараа Монгол улс гэж юу байхгүй бол яг энэ динамикаар бол. За нэг ийм л юм билээ. Хавтгаарсан халамж гэхлээр хүмүүс маш их мөнгөний тухай боддог, ярьдаг. Гэхдээ энэ бол тийм биш. Хүн болгонд маш бага мөнгийг, өөрөөр хэлбэл хоосоо онуулахгүй, хоёр идэвхлэхгүй байх хэмжээний мөнгийг тасралтгүй саруулгаа гэдэг гэсэн үг. Явандаа үүнээсээ бүрэн хараат болгоно, хамааралтай болгоно. Ажил хийх сонирхолгүй, залахгүй, тэмцэх чадваргүй ийм л олон хүнийг үйлдвэрлэдэг. Энэ бол маш аюултай зүйл. Эдийн засгчид бол үүнийг бас нийгмийн сүнэдэг тахал гэж үздэг. Бид үүнээс үргэлж сэргийлэх гэсэн. Нэмжүүлмээр байна. Юу гэхээр одоо бол ингээд ажиллагаа ядуурлалд өртөж байна гэдэг тийм ойлголт бас сүүлийн үед нийгэмд бас бичигдээд байгаа. Энэ бол яг бодиттой. Яагаад гэвэл яг хуулийн дагуу тий албан секторт ажиллаж байгаа хүмүүс нэг талаас харах юм бол хохироод байгаа байхгүй юу? Тэр халамж бүх юмнаас чинь хол дахиад дээрэс нь бүх одоо олж байгаа бүх орлого тэр хоолны мөнгө төгрөг ерөөсө төлөө унаа уншны ерөөсө нэг төгрөгдгөө бүгд дөөрөнгөөс нь татвар авч байгаа. Тэнгүүд яг бодит гар дээр нь очиж байгаа орлого нь тий бахалчдаг байхгүй. Тэгтэл ажил олгочвол тэр цалингийг аль болохоор зах зээлийн эрэлт нийлүүлэлтэд харж байгаа боломжийн хэмжээнд бидний ирмэлцлэл бол үргэлж ингээд ажилтнаа яаж нэг атайхан амьдруулчих вэ гэд хичээгээд идэг. Гэтэл яаж иж байгаа цалингаа нэмчдэг дагаал татвар нь өсөнгүүт гар дээр очиж байгаа нь одоо цалингийн 500 мянгаар ч юм уу өсөглөө гэхэд гар дээр нь яг бодит очих нь бараг л 100 200 мянга болол ингээл бочиж байгаа байхгүй. Яг л юм байна. За жоохон дэг сахиулахгүй нөгөө би чинь ширээн дээр бас нөгөө спикер учрал гэж ойлгочих тий. Та хэд маань их товч тодорхой ярих хэвээр тий. За тэгээд юу
нэг сэдв байна. Та наасаа хэллээ те. Бид нар ингээд яг хуулийнхаа дагуу татвараа ингээд өгөөд яваад байдаг. Гэтэл та нарын татварыг хурааж авч байгаа нөхдүүд нэг юм кейс байгаа. Нэгдүгээр сар гарснаас хойш засаг жоохон ширүүн байгаа. Хийлэг айл татврынхантай. За сүүлдээ нэг дүүргүүдийн татвар хэлцээний дарга нар бөөндөө амралтаа аваад Дубайд шопинг хийсэн байдаг. Энийг анх тэд юу гэж ярьсан бэ гэхээр бид дуршлаг судалсан л гэдэг. Гэтэл энэ дуршлаг судлаачгүй зүгээр ингээ яг ингээд явцсан. Тэгээд энэ одоо Болдоотор гэдэг дарга нь бол өөрөө ингээ ажиллаа өгөөд бос нь ингээ албан тушаал буурсан байгаа. Гэтэл ингээд зарим нэг нь ингээд одоо шүүхтнэ гэж байгаа. Би хууль бусаар тушаал буурсан. Надад өөртөө чөлөө өгсөн. Би ер нь одоо хоногийн 24 цаг ажилдаг. Ажлаасаа гарч бааш хийж чаддгүй, хоолойч хийж чаддгүй. Яагаад би Дубай явж болдгүй? Байнга удаа явсан энэ яриа өгсөн байлээ. Та нараас үзээрэй. Тэгээд би энийг яагаад цөхөөд байна гэхээр та нар ингээд те бизнес эрхлэгч, аж ахуйн нэгж, хувьчлал ингээд татвар өгөө тань л та. Таны татварыг хурааж авч байгаа нөхдүүд нэг иймэрхүү л байгаа юм. Хүн яах вэ ингээ амралтаараа ингээ хаана газар ингээ зугаалж явах би үгүйсэхгүй л дээ. Гэтэ өнөөдөр өөрөө засаг өөрөө хэмнэлтийн бодлого баримтлая гэдэг байгаа. Тийм үү? Одоо ингээ ерөөсө шаардлагагүй бүх одоо төрийн албан агчдыг, төрийн байгууллагуудыг, цомгуудад төрийн компаниудыг хүртэл хатан болгож байгаа. Гэтэл татварынх нь өөртөө ингээд байх нь хэр юу нэг шударга юм болоо, өмнөд нийцэх юм болоо. Одоо хэдүүл энэ талаасаа вэ? Мөнх болт. Тийм. Яг ер нь манай энэ татварын тогтолцоо одоо ялангуяа энэ татварын байцаагч нар бол ер нь үндсэндээ эрэгтэйрүүд шүү дээ. Одоо яагаад тэгэхээр эдгээр чинь хураасан төлгөөнөөсөө даван биелүүлээд урамшуул авдаг юм тогтолцоотой. Тэгээ яг хав энэ хүмүүс чинь одоо тэр хувийн хвшлийг бол үндсэндээ бол турсгын хуулдаг хүмүүс аахгүй юу. Тэгээ жилийн эцэс тэр бонус авч шүү дээ. Тэгээ бонусаа аваад тэгээ тэрнгүүрээ зугаалаад ингэ явж чинь. Тэгэхээр ер нь энэ зөв юм уу гэдэг нэг асуулт байна. Хоёрт нь юу гэхээр ер нь энэ татварын энэ алба, татварын энэ бүтц чинь одоо ингээд засагсараа нэгжийн бүх хамгийн тоотлын нэгжээс ахуулаад нүсэр том барилга байгууламж ийм системүүдтэй. Тэгтэл орчин үеийн технологи, одоо орчин үеийн хөгжлийг ингээ харахаар энэ татвар хураалт, энэ татварын системд ийм их хүн ажиллах ийм шаардлага нь байгаа юм уу те. Яагаад тэгэхээр бэлэн мөнгөний эргэлт чи улам шахагтаад байна. Дандаа одоо хэлбэр рүү ороод байна шүү дээ те. Цахим хэлбэр рүү орж байна. Одоо цахимаар төлбөр тооцоо баг бүгдээр хийгээд болж байхад заавалчгүй энэ татварын байцаагч одоо очиж бид нар тайлагнадаг ийм байх нь цохимжгүй байна. Гэтэл Солонгост бол одоо жишээлбэл компани болгон карттай бүх юм цахимаар нэг талд нь орлого орлоо нөгөө талд нь зарлага гарлаа. Чи энийг юунд зарсан бэ гэж асуудаггүй. Тэгээд шууд одоо тэн дээр тайлагнал хийгээд илүү гарсан зөрүүнээсээ татвараа өгөө явдаг. Тэр нэг ингэж заавалжгүй татварын байцаагчтай уулзаад ингээд өгөөд байх шаардлагагүй. Гэтэл бид нэр энэ нэг ийм сонин тогтолцоонд ингээ ороо явж байна л да. Социализмын үед ч гэсэн худалдааны 2% татвартай ийм том татварын алба гэж юусэн байгаагүй шин. Тэгээд улс орон болоод байдаг ингээ яваад байдаг. Гэтэл энэ бүх дарамтчийн татварын бүхэл бүтэн систем өшөө дээр нь нийгмийн даатгалын ийм нүсэр бүтэц систем ажиллуулах ямар шаардлагагүй болцсон ийм орчин үед бид нар реформ хийх юм. Тийм. Энэ чинь дэвш захирлаа нөгөө татвар ерхий газар мэдээлэл гаргасан энэ одоо үйл явдлуудын араас тэгээ бид нар энэ удаа жоохон пактлцаа суперсоор идэхдээ та нар татвараа өгөөрэй гэж бичсэн байлээ. Энэ мэдээллийг бүтнээр нь уншвал тий. Яах вэ? Тэгээд энэ дээр та ямар бодлоо? Эдгээр чинь бөөндөө явчаад ирлээ шүү дээ тий. За ерөнхийдөө одоо ингээд харахаар бүх хүний л одоо уур хүрсэн шүү дээ. Энэ дээр бол хинч таашаагаагүй, туршлага судлаагүй үнэн бодит үнэн. Дээрэс нь ийм их үрлэгэн байгаагийн айгүй том жишээ наатах чинь. За тэр чүтэл хэдэн жилийн өмнө бид нар одоо эдийн засгийн хүнд байдлуудад ороод ялангуяа ковидын үед битгий дансыг хаа гэдээ одоо бүр зааварчилгаа өгжсэн шүү дээ. Одоо эсэргээрээ дансыг хааж байна. Эн чинь бодлого, эн чинь авилгал авах нэг хэлбэр. За яг кейс хэлж болно. Ерөнхийдөө одоо манай аж ахуйн нэгж байлаа гэж бодоход дансаа хаалгалаа. Манайх одоо нэг 100 сая өртөө байлаа гэж бодъё. Гэтэл байцаагч ярьж штт. За нэг 50 саяын төлчих. За нэг 20 сая дээр нь ярьдаг ч юм уу тийм. Дан саана гэдэг чинь авилгал авахын нэг хэлбэр мөн. Энэ бол ёстой туйлын буруу. Тэгээ энэ нөхдүүдийн жишээ бол үнэхээр одоо муу жишээ байна. Дээрээс нь татварын янз янзын хувилбаруудыг төр өөрөө бодож олсон. Хөрөнгөтэй байгаагийнхаа төлөө зөндөө татвар төлж байна. Жишээлбэл одоо насандаа тэтгэвртэй гарсан хүмүүс улсад зөндөө төлжгөө дараа нь эргээд ажил хийхэд яахаараа би дахиад татвар төлөх ёстой. Яагаад би дахиад тэр нийгмийн даатгалыг төлөх ёстой. За яг хөө сүүлийн үед л төлж болно төлөхгүй болно гэж байгаа. Гэлэг ихтэй бол эднэрийн ухаан яаж ажиллаж байна гэхээр
татвар авах янз янзын механизмыг төр өөрөө бодож олдог. Энэ бол туйлын харамсалтай. Ерхий газраас зөвшөөрөөгүй учраас явахгүй хойш тулнаа цуцлана гэдэг байдлаар үүргээ өгөөд тэгээд эргээд надаа мэдээлэл өгнө гэд гарсан. Гэвч одоо маргааш нь бол барыг явсан гэсэн юм мэдээлэлтэй байна. Өнөөдрийн байдлаар бол тэр албаагчд бол ирээгүй байгаа. Яа тэгээд даргийнхаа үгийг тоодог нараа тэр албаагчд гэж. Ямар ажиллаар явсан бэ? Ямар зардлаар явсан юм? За яг тэр нарийн мэдээлэл бол алга. Ямар ч байсан усын төсвөөс бол гараагүй, татрын албанаас гараагүй, өөрсдөөсөө бас гаргаагүй байх гэсэн юм мэдээлэлтэй байгаа. Нийслэлийн татрын газрын дараа өөрөө явсан юм уу? Явсан. Та бол өөрт нь хэлсэн юм шүү дээ. Би өөрт нь бэлчилж хэлсэн. Ийм хариуцлагагүй зарим дарга нар галуун тушаалтнуудаас бол татрын албаны нийт тэргүүн нөмж байна. Ямар ч бас татрын албанд шинжил хийх зорилтын хүрээнд иргэд аж ахуйн нэгжүүдэд зөвлөн туслах үйлчлэг үзүүлдэг. Дарамт чирэгдэл баг учруулдаг. За үнэхээр хууль зөрчилтэй хатуу хариуцлага тоосдог. Энэ зарчим хэмжүүлэх юм зүйтэй. Ямар учраас нийслэлийн татрын албаны дарга ажилласан жилүүд дүүргүүдийн албаны дарга нарыг мөнгө доллараар хэрэгжүүлэх үйл ажилласан жилүүд. Яг хоо энэ асуудал дээр бол зүгээр ил болсон л байх л та. Энэ хүмүүс байх ил болсон болохоос шинэ их олон жилийн байдаг зүйл баха. Энэ байдаг зүйл баг. Тэгээ энийг ингээ тэгэхээр энэний цаа нэг хууль эрх зүйн болон тогтолцооны асуудал байна гэсэн. Өөрөөр хэлбэл ингээд төсвийнхаа нөгөө их усроо бол хэлж чадахгүй байгаа шүү дээ. Тэгээд хэн ч хэлж чадахгүй зүгтаад байгаа. Тэгэхээр энэний цаана одоо нийслэлийн одоо дарга нь толгойлсон гэхээр нийслэлийн засаг даргад одоо их орлого төвлөрүүлж өгсөн байх гэдэг тийм ээ. Орлого төвлөрүүлснийхээ одоо ашиг тийм урамшууллыг шагналаар тэр энэ чинь л өөрөө тэгэл нөгөө тий буруу л байна гэсэн үг байхгүй. Ягаад тэгэхээр бид гайхаад байна л та ингээд урамшуулал гэдэг ойлголт байгаа. Тэгэхээр уг нь төрийн албаагчд бол цалин гэдэг ойлголт илүү одоо зохих байх гэж бодоод байна. Цалин өндөр байх тий. Тэгээд тэр цалингаараа тэр хүн одоо ээлж амралтаараа одоо хаашаа ийшээ явах тэр хүний хөөхний эрхчлөөний асуудал байх. Гэтэл яг ингээд жилийн эцээр тий нийслэлийн одоо урд хожид одоо магадгүй одоо байхгүй татвар төлдөггүй аж ахуйн нэгжүүдийг л одоо олж илрүүлсэн юм байлгүй дээ тий олж илрүүлээд тэрнийхээ одоо илүү гарсан орлогоороо ингээд шагнал маягаар одоо явж байгаа юм шиг ийм л ойлголт одоо төвчлөө гэж бодсон тийм учраас энэ дээр нэг хууль эрх зүйн тогтолцооны асуудал бол байна гэж би бол хувьдаа харсан. Энэ ер нь энэ нь өөрөө цаашдаа энэ урамшууллыг бид нар яах хэрэгтэй юм бэ? Зохих ёстой юм уу гэдгийг л эргэж харах хэрэгтэй байх гэж би бодсон тийм. Системийн асуудлыг ярмаар байна л да. За би энэ нөөтийн системийн талаар яриад. За тийш орё. За. Нөөт бол их олон ингээд Монголын одоо ерөнхий татрын ерөнхий хуулиар бол ер нь татрыг давхардуулан оногдуулахыг хоригддаг. Давхардуулан. Давхардуулаад бүр даабалдаг татвар бол нэмэгдсэн өртгийн халуун татвар. Яг зорилго нь бол ерөнхийдөө би дараа нь хэлнэ. За манай Монгол улс ашигаас татвар авдаггүй урам багхгүй. Ашигаас татвар авахгүй. Харин бүх үйл хөдлөл төр чинь бүгдэн дээр нь татвар авна. Нэгдүгээрт орлого дээрээс авчихна. Хүүгийн орлого, хөрөнгө орлоосны орлого, борлуулалтын орлого энэ дээр чи одоо онцгой нөөтгэд нэмэгдчихнэ. Нөөт нэг цаартай. За хоёрдугаарт нь зардал дээр нь авна. Зардал дээр нөгөө цалингийн зардал хасагдах зардалд ордоггүй шүү дээ нөөт. Тэгээд нийгмийн даатгалын шимтгэл нөөтгээд авна. За гуравдугаарт нь хөрөнгөнөөс чинь татвар авна. Үйл хөдлөхөөс чинь автомашинаас чинь газраас чинь авна. Дөрөвдүгээрт нь худалдаа авалтан дээр ч аавна. Нөөт аавна, онцгой аавна, гайлын татвар аавна. Тэгээд зарлага дээрээс ч аавна, бэлэн мөнгөний зарлага дээр. Ягаад тэгэхээр худалдаа авч байгаа бараа бүтээгдэхүүн үйлчлэгээ чинь бүгд нөөт шингэсэн байгаа. Ингээд ерөөсөө нөөт гэдэг чинь ерөөсөө бид нэр өрсөлдөх ямарч боломж байхгүй болсон, үн бууруулах боломж байхгүй болсон, аж ахуй нэг хижээс үндэхгүй болсон. Одоо тэгээд нэг цалингийнхаа зардалд би нэг тэрбум төгрөг төсөвлөсөн байлаа гэж бодоход тэрийгээ би төсөвлөө зарцуулаад дуусаад татвар матраа бодоод яхад ард нь ямар юу гарч ирдэг вэ? Шууд 10% нөөт чи орж ирнэ. Тэгэд мэдээд тэр цалинтай холбоотой зардал байсан бол нийгмийн даатгалын шимтгэлийн ажил болгочихос гэж байгаа. Би нэг тусдаас дахиад тооцоог нь гаргаж үзүүлнэ. Битгий төлгөмөр юм байгаа байхгүй. Гэхдээ төлөхгүй бол бид нар алуулна шүү дээ. Бид нар дампуурна, зүүрнэ. Тийм байгаа байхгүй. Тийм учраас энэ хүмүүсийн энэ татвар авж байгаа энэ асуудлаа ерөнхийдөө системээр нь янзлахгүй бол одоо орж ирж байгаа татварын хууль эдгээр бол энэ бидний бол ярьж байгаа юм бол зүгээр өөрөө лооцсон. Шал хэд бодлаа юм байгаа байхгүй.
Нэгээс угаасаа өндихгүй. Одоо бол бүр энэ нөт мотигоо болвол нэг одоо хөнгөлөж чөлөөлт мөлөөлт эсвэл одоо бууруулна ийм балаа үнэг төрүүлсэн. Нөт гэдэг чинь ерөнхийдөө 70 эдийн засгийн ил болгох зорилготой юу байхгүй. Тэр чинь би төллөө. Төлөөд би шударгаар буцаага зардал юмаа тооцоолоод буцаага тэрийг буцаан авах хэрэгтэй. Монголчуудыг болохоор өндөр татвартай орон бишээ бага эдэр гэдэг байхгүй. Үгүй. Энд чинь нийгмийн даатгал нь орцсон явж байгаа. Тэгээ яг ингээд тооцоод үзэх юм бол эн чинь баг тооцоогоор 30-40% гэдэг энэ өмнөдөө эн чинь 60-70 шүү. Та нар тооцох юм бол. Тэгээ одоо би яг асууж байна л да та хоёроос. Бүгдээс буцааж авч байгаа юм байхгүй. Тэр чинь буцааж авч яах гэдэг чинь эргээд нөгөө нэг бүх юмаа шударгаар мэдүүлчихэд такс максаа бүгдэнд бодуулчаад авж байгаа хөнгөлч чөлөөлт ч амар өндөр байхгүй юу. Манайх бол энэ баймгүй орлого дээр татвар төлдгүү орон гэж ойлголоо тий. Энд чинь бол амар юм шүү дээ. Одоо нөт маань үүргэнцэн үүргээ биелүүлдэггүй байхгүй. 70 эдийн засгийг ил болгоно. Харин далд оруулж байна. Дээрээс нь өрсөлдөөныг юм. Өрсөлдөөн байхгүй бид нар одоо бүр ингээд шударгаар хэлдэг болчихсон шүү дээ. Манай Монгол үйлдвэрлэгч болохгүй гэж. Болно шүү дээ. Ягаад тэгэхээр дотоодынхын тодорхой хэмжээний юм үйлдвэрлэж болно шүү дээ. Ягаад тэгэхээр ийм өртөг өндөртэй юм чинь бид нар үүсэлт болцоо байхгүй. Энэ юу вэ нөхөр нөгөө татварын бодлоготой байгаа байхгүй. Дээрээс нь экспорт их. Ийм өндөр өртөгтэй юм чинь хин хятад Орос хятад авах юм. Тийм биз дээ. Үнгүй шахан байдаг арьс ширээ үйлдвэрлээд гаргахад асар өндөр зардалтай байхгүй. Тэгээд бүх юм чөлөөтэй болсон. Бүгдээрээ нөгөө нэг янз бүрийн тусгай зөвшөөрлөг зөндөө юм. За тодруулаад асууж байгаа шүү та 6-аас тийм. Хоёр төрүүлийн хариулт тийм. Юу гэхээр одоо нэг ийм гажиг одоо тогтолцоол байна л да. Зөв тогтол гэх юм уу тийм. Хоёр сонголт нь ерөөсөө Монгол улсын иргэн бүрт. Тэр нэг бол ингээд чи ажил хийгээд яахын зүгээр ингээд халамжинд мансуур. Эсвэл чи ажил хий. Гэхдээ чи байгаа мөнгөөр бүгдийг өглөж штэ. Одоо нэг юм байна штэ. Чи ажил хийж гин үү те? Аливаа 10% өг. Чи нэг хүн ажил болгоод нэг 5 цагаас гар дээр нь тавиад байна уу? 13% өг те? Эсвэл одоо чи энэ хотод дотор л чи ямар нэгэн байдлаар л нэг ямар нэгэн байдлаар чи амьдраад байгаа бол 2% татварч идэв юм уу те? Эн чинь бараг ажилтан ажил болгогч болон бусад татварууд нь нэмэгдээд 100 төгрөг байлаа гэхэд 46 төгрөгийг нь улс авчиж штэ. Тэгээ яаж тэр ажил болгогч болон ажилтан амьдрах юм? Би тэр л гайхаад байна л да. Хоёр надад хариулаач. Түрүүний байцаагч нартай нэг холбоотой байхад манай 3.3 сая иргэн бүгдөө Дубай явах хэрэгтэй байхгүй юу? 16 оны нөөтийн хуулийн системээр бол иргэн болгон баримт аваад одоо 1 тэрбум толон хэвлэгдэж штэ. Тэгээ яг тэр үед бол би бас байн хэлжсэн одоо энэ иргэдийн тусламжтайгаар татварын орлого бүрддэг болсон тохиолдолд энэ 1600 байцаагч хэрэггүй. Яг нарийнда санхүү IT-ийн жоохон мэдлэгтэй 200 хүн байхад манай татварын систем одоо чөлөөтэй ажиллах байхгүй. 1000-аар халж болно. Одоо гайл дээр 1600 гайл дээр одоо чинь нөөтийн татвар авахаа болчихтол зөвхөн гайлынхаа татварыг авахад тэнд 1600 байцаагч байх хэрэггүй. 300 ахтал. Одоо яг үнтэй адилхан хуучин мэргэжлийн ханалт гэж бас 2000 хүн байсан. Тэгээ одоо энэ 6000 хүн гэхтэл өөрөө яг нарийнда бол маш олон нэг бүглөө болж ирсэн байхгүй. Гэтэл сая татварын реформ 4 удаа хийгдсэн 92 оноос хойш. Нийгмийн даатгалын бол ерөөсөө хийгдэж чадаагүй ганц удаа өөрчлөгдсөн. Гэтэл яг нийгмийн даатгалын энэ байгууллага татварын байгууллагын реформ огт хийгдэг. Би 16-нд өөрөө биечлэн байхад одоо ингээд иргэдийн тусламжтайгаар татварын орлого бүрдсэн тохиолдолд татварын байгууллага багасгааж ижсэн. Одоо хүртэл нэг ч байсагч тоо багасаагүй шүү дээ. Тэгэхээр эдгээр иргэдийн тусламжтай бий болгосон систем. Өнөөдөр манай компаниуд яг энэ нөөтийн системийг бий болгоход 500 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн шүү дээ. Тэгээ өнөөдөр энэ сайхан системийг зөвөр ашиглаж чадаагүй асуудал байхгүй нэгдүгээр. Хоёрт нь дэлхийд дээр байгаа 14.5 татварыг бүгдийг ингээд хогийн сав шиг авчираад бүхнээс төрөл болгоноос навна гэдэг нь манай татварын анхны философи систем зөв явагдаагүй шинжээ. Тэгээ одоо дэлхийд дээр тийм учраас зарим нь авч одоо чинь бид анх нөөтийг 16-нд хийхдээ нөөтийг 10% энэ бол ачаал үүснэ. Чинь аж ахуйн нэгжийн 90% нь буцаад чинь тэр 15 оны хуулийн төсөл байхгүй сүүл төрөлсгийн засгийн газар баталсан байгаа. Яг нарийнда ковидын үеэр аж ахуйн нэгжийн орлогоор гомдол гаргаагүй шүү. Яг бол нийт компаниудын 92% нь 1% татвартай болсон. Жишээ нь компани болвол чинь аж ахуйн нэгжийн орлого албан төрийнхаа 1.5 тэрбумтай орлоготой аж ахуйн нэгж 90% нь буцааж авч чадж байгаа байхгүй. Иргэн бол төлсөн нөөтийнхөө 20%-ийг л авч байгаа шүү дээ. Тэгээ энэ баланслуулах байсан тухайд ээж чадаагүй 4 жилийн дараа нөгөө хууль нь гараад нөөтийн системээс хоцорсон. Одоо энэ гажууд гарч нэгдүгээр. Хоёрт нь нөөтийн системийг бол одоо би 20 жил ярьж байна. Зөвхөн мөнгөний суурьнд оруулж байгаа. Амнат хоёрыг. Тэгтэл аж ахуйн нэгжлэр хий бичил үүсэхгүй. Өнөөдөр сар болгон нөөтийн тайлан гаргаж өөрөө гажиг.
Одоо улиралд нэг удаа нөтийн тайлан гаргахтал энэ хий бичлэлд гарахгүй. Эндээ тод жишээ бол өнгөрсөн жил 3 их найдын алдагдал байсан татварууд. Өнөөдөр 7.1 болсон байгаа. Энэ юу хэлж ийм бол жилийн дотор 2 дахин татварын өр нэмэгдэнэ гэдэг нь аж ахуй нэгжүүд тэрий чинь хий өрөнд орчод байгаа байхгүй. Тэгэхээр энэ юмаа засааж идэг энийхийн эсэргүүцдэггүй сангийн яам татварын ерхий газар 2. Эдгээр энэ буруу механизмаараа буруу процессор явах маш их хүсэл тэмүүлэлтэй. Тийм учраас өнөөдрийн яг одоо татварын реформ дээр хамгийн том хийгдэх юм бол татварын байгууллагын өөрийн реформ хийх ёстой. Тэнд 1600 байцаагч байх уу, яг мэргэжлийн 400 байх уу гэдэг одоо шийдээд шууд тоог нь баталж өгөөд 1000-ыг халах хэрэгтэй. Одоо энэ дээр бол иргэд толон авчиж байгаа юм ч татварын бяцчих хэрэггүй шүү дээ. Энийг бол сүүлийн 10 жил огт хийгээгүй байна шүү. Одоо намайг ер нь хүүхэд ахтал баг 20 жилийн өмнө явж исэн автобусын дуглаас суусан гэсэн үг. Тэгсэн чинь ингээд ханан цантцсан тэгээд маш хүйтэн. Тэгээ би ингээд нэг 15 орчим минут тэр автобусанд явхад ингээд нурууны галд хүүтэ ороод хөлний хуруунуудын үзүүр ингээд бүр дараад хөлтсөн заяа. Тэгээд би тэндээс буугаад алхаад явж байхдаа юу ч утсан бэ гэхээр намайг ингээд баг 20 жилийн өмнө жоох хүүхэд ахтал байсан автобус одоо л ингээд шинжлэхдэггүй явж гин гэдэг ингээд амар гонигтай санагдаад. Тэгээд дөнгөж тэгээ байжсэн чинь Facebook дээр нэг цэргийн юм хурандаа сав хийлгэхийн тулд татвар төлөгчтэй мөнгөөс 70 сая төгрөг зарцуулсан байна гэдэг мэдээллийг уншиж байгаа. Тэгээ би ер нь айгу готраад. Тэгээ би сая маш юм энгийн зүгээр жижигхэн ChatGPT-гээр тооцоол хийлгэж үзсэн чинь ингээд сүүлийн 20 жилийн хугацаанд болохоор Монгол улсын одоо юм төсвийг одоо бүрдүүлэх таны татварын орлого бол 110 их 80 төгрөг орчим байж болох юм байна гэж одоо ChatGPT надад хэллээ. За тэгээд үүнийгээр нь одоо 110 их 80 төгрөгөөр юу хийж болох байсан бэ гэвэл ерхий боловсролын 3500 сургууль байх боломжтой байсан байна. 25 мянган ортой 550 эмнэлэг байх боломжтой. Тэгээд Улаанбаатар хотыг бүр 3 метроны шугамтай болгож болно. Тэгээд 2 тэрбум бүр мод тарьж болно. Тэгээд бүр 10,000 орчим одоо Монгол улсын стандартад нийцэн зам талбай барих боломжтой гэдэг ийм тооцоолыг ChatGPT надад хийж өглөө. Тэгээ ингээд бодохоор бидний ингээд өдөр шөнөгүй хөдөлмөрлөөд төлж байгаа татварын мөнгө юу ч биш савих тэгээд тэн нэгний тансаглал болж хувирж байгаа гэдэг нь ямар гонигтай вэ гэж би өнөөдөр ингээд яг нөгөө нурууны галт хүүтэ ороод хөлний үзүүр ингээд хөлтөж байхдаа би бодож авах гонилсан. Татвар гэж тойроод ярихаар ер нь нийгэмд нэг юм ойлголт байгаадах юм. Ингээд төр болон хувийн хвшил гэдэг нэг голын хоёр эрэг шиг нэг ингээд нэг ялгуурлаад эцээс бид нар нэг л Монгол шүү. Тийм. Яг үйл ажиллагааны зарчим үүрэг юм хондоо. Уг нь төр бол ингээд нийгмийн зохицуулалтаа хийгээд нийт ард ирдийнхаа сайн сайхан улс орныхоо тусгаар тогтмол бодлогоо л аваа явчмаар. Тэгээд хүмүүс нь бизнесийнхаа зарчмаар ард иргэд нь тэр чөлөөтэй бизнесээ хийгээд тэндээс орлого ашиг гардаг юм бол татвараа төлөөд чаддгүй юм бол чадахгүйгаа бас мэдрээд ингээд л нэг нийлэл нэг арга бэлэг гэдэг шиг ингээд аз жаргалтай сайн сайхан амьдэрчмаар байдаг. Гэтэл ингээд би энийгээ нэг тийм ойлголцол нь жоохон холдоод нэг тийм ингээд нэг хоёр биенийгээ жичлээд байгаа юм шиг тийм хандлагыг бол би бол ингээд хувьдаа ер таашаад байхгүй. Эцэст бүгдөө сайхан амьдрахын төлөө хичээж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ дээр юу харагддаг вэ? Нөгөө талдаа энэ уялдааг нэг хангаагүй юм шиг санагддаг. За жишээ нь одоо Сингапурын нэг жишээг би бас уншаад зөв юм шиг санагдчихсан тухайд. Юу гэсэн чинь Сингапурт төрийн албан хаагчийн цалин, дундад цалин, хувийн хвшлийн цалинтай уялдаатай байдаг. Тэгэхээр төрийн албан хаагч нь юу гэж ажилтдаг вэ гэхээр хувийн хвшлийнхаа хүмүүс яаж дэмжиж орлогыг өсгөж цалингийн өсгөх вэ гэдгийн төлөө дэмжиж ажилтдаг. Тэгэх юм бол өөрийнх нь орлого дагаа өсчихдээ. Тэгээ бүгдөө ингээд нийгмээрээ сайн сайхан нэг зорилгын төлөө ингээд нэгдчихдэг юм байна л да. Ингээд харахад их энгийн юм шиг боловч цаана их нарийн их гоё тийм утга агуулга цаа зорилгын нэгтгэж байгаа байхгүй юу? Эцэст бид нарт бас орлогоор л сайн сайхан амьдрмаар байгаа шүү дээ явж. Ингээд уяад өчгөр зорилго нь нэг болоод ойлголцол нь ойр болоод тэгээд ингээд зөв тишээгээ явцдаг байгаа байхгүй. Тэгэхэд манайх болохоор тийм биш. Энэ хоёр огт хамаарлахгүй. Бүр ингээд нэг нөгөөг ингээд хайцсан. Нэлийн байрнаар гарч байгаа энэ хүмүүс нэг ойлголт гарлаа л да. Тэний хүн л бизнес юм. Энэ нэг хүнд суртал энэ айхтар татварыг бол хинч давж гарахгүй. Дуусаа. Тэрний орон зүгээр аль нэг намд илс. Эсвэл нэг сайд гишүүнийг даг. Тэ одоо цүнх баригч нь байна уу, бүкс долоогч нь байна уу хамаагүй. Тэр нь чамд бараг одоо илүү өгөөчтэй. Хүмүүс яагаад тэгж бодож байна гэхээр одоо зүгээр ингээл айхтар ингээл ажиллагаа явагдаад АТГ ч үт юм уу, тагнуулан ч үт юм уу, нэг хурган дараагийн цэфиг онгойлгоход ямар нэг төр гарч байгаа вэ? Сүүлд одоо нэрчим хүчний дарга нарыг цаатууллаа юу болж байна? Тэгэхээр энэ нөгөө
нөгөө Венесуэлийн нөгөө халтар цайдаг кино гардаг байлаа 90-ад он. Манайх нь бүүн болсон, гудамжинд нохооч байдаг байсан. Тэрнтэй адилхан яг баян осны ялгаач одоо яг бизнес эрхлэгч төрийн албаагч өрийн дунд гарч байна. Хэн баян бэ? Төр дугаалхан баян биш үү? Бизнес эрхэлж байгаа хүн одоо тэгэж хөдөлмөрлөд энэ төр дугаа дараанах шиг сайн сайн амьдарч чадахгүй шүү дээ. Энэ парадоксыг яах юм бэ? Мөнх бол дарга. Энэ ер нь яг бид нар би бол яг ийм загварчлал энэ төр хийх гэж их оролддог юм байна. Ер нь яг манай математикч тэгээд ингээд хуучин би Батарч Өгшинтэй систем судалгааны хүрээлэнгийн эрдэмтдийн ажилтан байсан. Тэгээд ингээд загвар дээр ингээд авилга энэ албан тушаалын гэмт хэргийн ингээд судалгаа хийгээд ингээд үзэхээр ерөөсөө leverage point нь намын санхүүжилт гэж гарч иж байгаа. Нөгөө намын санхүүжилт тодорхой биш учраас эдгээр ингээд юугаа хөрөнгөө босгоод тэхийн тулд нөгөө том хүмүүсээс мөнгө авчиж штэ. Эргээд тэрнийхээ оронд энэ төрийн үйлчилгээ бүгдийг ингээд зардаг. Энэ юм яваад бүр ингээд тогтчлоо. Тэгэхээр энэ улс цаашаа үнэхээр хөгжиж гэж бодвол нэгдүгээрт энэ албан тушаалын асуудал, энэ авилгалын асуудал, улс төрийн намын санхүүжилтийн асуудал нэг номер шийдэхгүй бол бид нар энэ авилгацсан төрөөс ерөөсө гарч чадахгүй юм байна. Одоо тэр бусад энэ бүх юунууд мэржлийн бус хүмүүс тавигддаг байхгүй. Тэр нь дандаа хурж ирэхээрээ дандаа асуудал үүсдэг. Одоо дөнгөсөө тэр төрийн нарийн гээд тэр нөхөрчин бол манай салбарын хүн биш. Эрчим хүчний салбарын хүн байхгүй. Яагаад зам тээврийн яамны төрийн нарийн бичгийн албан тушаал дээр ирж байгаа. Тэгэхээр эн чинь ерөөсө цаана масар том мөнгө гүгээд байна гэдгийг нь харагдаад байгаа байхгүй. Бүх юм 8-нд орчиж. Тэгэхээр одоо энийг бүгдийг энэ төрийг ёстой компьютер бол унтраагаад форматлаад ахаа шинээр хийхээс өөр арга болж байна. За энэ асуудлыг төсвийн орлого зарлагыг шийдэхдээ яагаад худалдаа ажилтны танхимыг оролцуулдаггүй? Тийм ээ? Яагаад саналыг авдаггүй? Тэг. Өнөөдөр Японы сангийн ам гэхэд жил болгон татвар төлөгчдийн хүм тайлан тавьж шүү дээ. Тэг. Бид нар татвараар ийм мөнгө зөвлөсөн. Энэгээр чинь ийм шийдэх гэж байгаа гэдэг. Манайх өнөөдөр тийм байна уу? Байхгүй. Тэгэхээр энэ төр хувийн хвшил хоёрын хооронд асар том ангал заагтай явж байна. За би арай нэг жоохон өөр зүйлийг хэлмээр байна. Ер нь манай Монголын эдийн засаг болон бизнесийн салбар, хувийн сектор энийг гадны орныхан сонирхож штэ. Ингээл өдөр болгон хараад мэдээлэл авлаа. Монгол ингэж байна, Монгол тэгж байна. Одоо сүүлийн үед одоо гайхалтай авилгалтай гэдгээр баг гадны орны хүн рүү харахад ич хэвтэртэй байгаа. Энэ дээр Япон хүн хэлсэн байдаг. Ер нь Монголд бол бизнес хийх боломж байхгүй. Яг тэгвэл татварын суур орчин өөрөө маш хүнд. Тийм учраас өндөр хавцал дээрээс унж өгөхийн нэгэн адил Монголд бол бизнес хийхгүй гэж та хэлсэн байдаг. Тэр бол бодит үнэн. Одоо яг бид нар хавцлаас ундагч вэ, яадагч вэ тэгэл өнөөдрийг хүрсэн энэ бүрэл дуусна. Гэхдээ одоо сүүлийн үед арай нэг жоохон ярьж эхэлж байгаа юм болов. Нэг хэсэг ярьдаггүй байлаа шүү дээ, тийм ээ. Энэ ярьж эхэлж байгаа нь амжилттай гэж би харж байна шүү. Залуучууд бас гарч ирж байна сүүлийн үед. Сайхан одоо оюунлаг потенциалтай улсууд дүгнэлт хийж байна. Гадаад дотоодоос сурсан тийм ээ. Тэгэхээр ер нь жоохон эргэлт хийгээсэй л гэж одоо таны хэлдэг шиг болдгсон бол тийм хурдан форматлмаар байна. Наадах чинь боломжгүй. Гэхдээ ийгээсээ ингээд яриад эхэлсэн давуу тал юм болов уу гэж харж байна. За, жамс төрийн чадваргүй улсуудаар дүүрэх нэг гол орол бол манай төрийн бус байгууллагууд их тоглож байгаа юм аа. Бид нар бол институтийн хэлбэрт ороод чадварцсан бол одоо чинь одоо танаа логистикийн холбоо шүү дээ. Энэ холбоо чадварцсан бол өнөөдөр чинь одоо тээврийн яамны сайдыг мэрэгжлийн биш ч юм уу эсвэл янз бүрийн этгээдүүдийг тавиулахгүй байх нь тэр холбоодуудын үүрэг байхгүй. Гэтэл ийм холбоодуудыг төрийн бус байгууллагыг институтийн хэлбэрт ерөөсөө авчиж өгч чадаагүй. 27 мянга байдаг гэж байгаа. Одоо манай танхимчиг институтийн хэлбэрт очсон бол бараг 2-3 байгаа. Манай танхимч бас төрийн бус байгууллага шүү дээ. Тэгтээ бас тусдаа хуультай. Ямар тэрнийхээ хүчин нэг юм байгаад. Одоо тэгээд буцаагаад чинь одоо саяын нэг сайдыг тавихад танаа тээврийн яамнаас болвол танаа холбооноос зөвшөөрөл авах хэрэгтэй байхгүй. За энэ сайдыг дэвшүүлж болох уу? Тэ одоо айлч их нам нь. За манай мал хөдөө аж ахуйн сайдэр бид нар энэ хүнийг хөдөө аж ахуйн холбооноос асууна. Тэгэхээр бид нар бас энэ төрд байгаа улсуудыг давраахгүй байранд нь байлгах юм нь бол бидний үүрэг хойрол их юм байгаа юм аа. Би одоо бол энэ татвартай бол олон жил явж байгаа. Тэгэл одоо харахад татвар гайл дээр одоо таны ярьдагч нөө цэргийн хүн юм уу нэг хүн авчир тавьчихдаг. Тэр ямар ч мэдлэг мэдээлэл байхгүй. Тэгээ дээрээс ирсэн тусгай дохио хүлээгээл нөгөөтгөр бол
хэнийг яах вэ гэдэг тийм л юмд явж байгаа. Гэтэ нөгөө мафичсан систем манад маш төгөлдрчөөд байна. Мафичсан. Энэ нөгөө намаар дамжиж гэдэг чинь тэр гол юм шүү. Тийм учраас бол би хэлж байгаа шүү. Зарим сонгуульд нам орохыг хоригл. Би бол хуваараа бизнес эргэлдэг. Энэ бол миний орлого. Сар болгон бид нар челленжид оролцдог. Нөгөө лалрын челленж нь эхэлчихлээ шнэ одоо яана. Тата. Чи байж та. Чи тулгаа юм штэ. Энэ найзаа тамаагүй. Би уус ажиллаа хийж штэ. За татаагүй шүү. Ямар их явдсан бэ? Хавгаа уушлаа татвар дээр. Нийгмийн даатгалын шимтгэлээ авсан. Хуу амын орлогын албан татвар. За аа. Одоо болсон бэлтээ. Энэгүй яаж уусах дулаан зарахлаа. Дуултаа чи өөрөх гадах юм. Дундаа ороош. За. Болсон бэлтээ. Ус дулаан цаглаа чи нэмэгдсэн үү? Одоо болсон бэлтээ. Чи нэрээ энэ цар чи нөгөө үл хөдлөхөд зарсан шүү дээ, тий? Энэ чи ингэж авчих юм. Тэр яг тарах юм байна зэ. Би өөрийнхөө юмыг зарж байгаа ч юу үл хөдлөх вэ? Ой. Босон. За. Дараагийн сар руу. Энэ сарыг амжилттай давлаа гэж. За. Тэнцээ. Энэ татвар нийгмийн даатгал тэр чи арай хэтэрж байна. Юуны авилгын асуудал бол авчаа тий. Орчлоо тий. 10 жилийн өмнө баг энэ асуудлыг ярьж лээсэн баг тий. Одоо яг хэвээрэл байна. Тий. Одоо захын одоо даргын одоо өрөөнөөс л одоо баг юм олддог болчиход байна шүү дээ. Тэгэхээр уг нь бол одоо энэ нийтийн албан тушаалтнууд ч одоо бүгдээрээ л хөрөнгө орлогын мэдүүлэг гаргадаг шүү дээ. Тэгээд бүгдээрээ л авирлаа тэмцэх газарт одоо 2 сарын 15-ны дотор гаргах хэрэгтэй. Тэг ингээд илэрхий ингээд одоо хөрөнгө орлого нь ингээд хэд дахин өссөн байгаа энэ мэдээлэл нь ил тод авирлаатай тэмцэх газарт байгаад байхад яагаад энэ мөрөөр ингээд шалгадгүй бол яагаад заавал нэг ингээд нэг гинт одоо сая ингээд саяхан эрчим хүчний тий төрийн нарийн нэг баримтлаа гэдэг дандаа нэг тийм ус төрийн гэдэг юм уу тий нэг ийм асуудалтай холбоотойгоор явж идэг. Тэгэхээр чинь ганцхан төрийн нарийн Монголд байхгүй байх шүү дээ. Бүх төрийн нарийн бүх газрын дарга нар тэнд албан тушаалд очиж ер нь бол одоо сүүлийн үед төрийн албаны хууль, авирлаа тэмцэх тухай хууль ер нь төрд ажиллах айгүй хүнд болж байгаа гэж би ойлгодоо шүү дээ. Хууль эрх зүйн орчны өөрчлөлтүүд айгүй сайн болж байгаа. Хөрөнгө орлогын мэдүүлэг маш сайн болж байгаа гэж ойлгоод байгаа. Тэгэхээр энэ дээр яг одоо яг тэр авирлаа тэмцэх газрын хүн хүч нь хүрдэг юм уу яа гэдгийг маш тодорхой ингээд нийтэд эсвэл тэрийг нийтэд илэрхий болох хэрэгтэй байна шүү дээ. Нийтэд илэрхий болох хэрэгтэй байна. Тэн дээр бас нэг сони юм байт юм байлээ. Манай авирлаа тэмцэх газар одоо нийтдээ нэг 40-50 мянган төрийн албан агчны мэдүүлэг гаргадаг юм шиг байгаа. Гэтэл тэн дотор нэг жирийн мэрэгчлэн хүртэл тавьчихад байгаа байхгүй юу? Жирийн мэрэгчлэн дөнгөж төгсөөд орсон тэр хүний орлогыг одоо бүртгэж авах юм ямар хэрэг байна. Яг зорилтод одоо яг энэ газрын даргаас дээшлүүлээд төрийн нарийн сайд болж байгаа улсуудын мэдүүлэг дээр ингээл байнгын анализ хийгээл тэгэл байнга тэднийг жилийнх нь харьцуултыг хараад дуудаал одоо байцаагаал ингээл үнслээ тайлбарч чадаагүй шууд эрүүл хүссэн шүү дээ. Эрүүг эрэг үүсдэл явах ёстой. Нэг ийм систем л ажиллахгүй байгаа юм. Тэрийг л би зүгээр гайхдаг юм. Одоо тэр систем рүү ингээ ороод харах юм бол ингээд бидний таньдаг танихгүй одоо шүүгч юу гэдэг бүх улсуудын орлогыг ингээ харьцуулж болно шүү дээ. Өмнөх жил нэг ингээ ганц байшинтай байсан чинь дараа жил нь гинт газартай болсон байх жишээний. Үгүй чи ойлгомжтой шүү дээ. Одоо ер нь бол бид нар чинь нөгөө хувийн хвшил маань ингээ хумигдаад 40% болчлоо гэдэг юм. 250 мянган одоо сая 200 мянган хүн хөдөлмөрийн насны гэсэн үү тий. Тэгээ бараг 300 мянган монголчууд гадаад руу дайжсан байна. Аж ахуйгаа болох гээд явж байгаа шүү дээ. Хараг ядаад явж байгаа байхгүй да. Ямар сандал хүнийг нутагтай гэж ажиллаж байгаа юм лээ тий. Тэгээд хүн амынх нь 10% нэгээ дайжаад алга болцсон. Тэгээд ажлынх нь одоо энэ ажиллаж байгаа хүмүүсийнх нь бараг тий одоо нийт 20% нь төрд ажиллаж байна. Бүгдээрээ төрд орохыг хүсэж байна. Залуучууд одоо хараад ах нарыг харж байгаад нам дагвал гоё юм шиг харагдаж байна. Эднэр хувийн хвшил рүү орох энэ 250 мянгаыг бүр тэ 50 мянга болтол бууруулах төвшөндөл бодлогын төвшөндөл татварын таатаа нөхцөлийг үрдүүлэх хэрэгтэй байхгүй. Дээрээс нь энэ янз бүрийн тусгай зөвшөөрлүүд бүгдийг болиулах хэрэгтэй. Зүгээр дуртай юм хийг. Одоо бүгдийг нойлоос ихтэй. Тэгэх юм бол хүн болгон ажил хийгээд ингээд гоё болдгийм байна. Бизнес хийгээ гоё болдгийм байна, тэ? Одоо намайг оюутан байх баахан моох зоох юм байсан залуучууд тэднэр уулна би мундаг залуучууд тэгээд оюутан бахтаа боддог байлаа гоё юм ярил. Гоё хувцастаа тий. Тэг өнөөдөр богдороо шоронд явцгаалаа шүү дээ. Тэр залуучууд чинь бол үндсэндээ нам дагаал явцсан баг. Бизнес хийгээ явж исэн бол тэд нар гоё болох болцоо тийм нийгмийг бүрдүүлэх хэрэгтэй байхгүй юу? Мундаг залуучууд байсан, лагал ярддаг нөхдүүд байсан. Яг ярддаг шиг гоё бизнес хийгээд тийм таатаа татварын орчныг, тийм таатаа нөхцөлийг, тийм таатаа ямар ч
тусгай зөвшөөрөл янз бүрийн юм байхгүй. Лицензгүй бизнес их болцоог л олох хэрэгтэй. 2012-13 оноос эхэлж янз бүрийн зүйл хийс, дэлгүүр ажиллуулсан, ресторан ажиллуулсан. Тэгэл 90 төрөл бүрийн бизнесүүд хийж дампуурч, унж босож явж үтсэн. Одоогийн хувьд бол юу гэхээр нэг оёдлын үйлдвэр, нэг металл хийцэн үйлдвэр ажиллуулад нийтдээ нэг 2 үйлдвэр дээр нэг 30 гаруй хүмүүсийг яг цалинжуулаад явж байгаа. Яг бизнесийн нөгөө тата бус орчин байгаад байгаа байхгүй яг Монголын нөхцөл төр болохоор хамгийн номер 1 асуудал нь юу гэхээр татварын асуудал гэдэг шүү дээ. Бид нар яг эцсийн бүтээгдэхүүн одоо жишээ нь одоо манай оёдлын үйлдвэр гэлтэхэд яг энэ эцсийн бүтээгдэхүүн гаргахад яаж нь юунаас эхэлж ийн гэвэл одоо давуу материалаас эхэлнэ дээ. Бид нар өөрөө давуу үйлдвэрлэгч орн биш учраас гаднаас давуу материалаа татна. Тэнгуут давуу материал аваад яг гайл дээрээс эхлээл татвар төлөөл эхэлж байгаа байхгүй. Тэгээ эцсийн бүтээгдэхүүн гартал энд чинь мэдээж хүн ажиллан цалин өгнө. Тэнгуут л одоо хүн амын орлогын албан татвар, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал, нэмэгдсэн өртгийн албан татвар гэл татвар гэж төлөөл. Ерөөс энэ бол асар өндөр дарамт байгаа. За, хилцүүлгийн цаг дууссан. Одоо яа хилцүүлгийг эхлэхэд танаас эхэлж дайсаар илэрхийлж явсан учраас одоо дүнэлтээ зүүн талаас нь явчих тийм үү. За яа. Ерөөсөө халамж ээли татвар гэдэг сэдвүүрэн л ярьлаа. За мэдээж ингээд цаашаа ингээд хэдүүлээ нөгөө авилга хайл ахуул татварын дарга нарын зугаас энэ төргээл бас олон юмнуудыг ороод явлаа. Юуны үн аж цалин хүртэл яриглаа тийм. За тэгэхээр танаас эхлээд ингээд би та бүгдийг зарлаа явчих. Тэгээд тус бүртээ ингээд дүнэлтээ маш довчхон хэлээд болж өгний минут багтаахгүй дөө тийм болж өгөлтэй хэдүүлээс цаг нартай юм чинь те. За холбооны тэргүүн мөнх болд. За тэгэхээр яг өнөөдөр бид нэр уулзсан юм бол яг татвар халамж гэхдээ бас эдийн засгийн эрхчлөөний тухай хуулийн асуудлыг бид нар бас өглөө ярилцсан. Ер нь бол эдийн засгийн эрхчлөө яаж хангах гэм бэ гэхээр хувь хүний одоо эдийн засгийн эрхчлөө. За энэ бол орлого мөнгө те аж ахуй нэгжийн эдийн засгийн эрхчлөө, орон нутгийн эдийн засгийн эрхчлөө 3 хил бид нар хангах хэрэгтэй. Өнөөдөр эрхчлөөгүй байгаа энэ 3 субъект байгаад байгаа юм л да. Энийг яаж хангах вэ? Ингийн тулд ямар татварын систем ажиллах юм бэ? Ямар одоо тэр халамж үнэхээр шаардлагатай тэр халамжтай хичнээн хэмжээний мөнгө өгөх юм бэ? Тэгээ энэ бүх чинь айгүй тодорхой тоотой байхгүй. Энэ загварчлалаар бол маш амархан ингээд тооцоолуудын бүгдийг гаргаад ирж байна. Тэгэхдээ бид нар миний хэлэх гээд байгаа санаа юу гэхээр цөмрөө Монгол улсын нийгэм эдийн засгийг бүгдлээр нь зааварчлаад бүгдийг ингэж харж агаад за яг татварын хувь хэмжээ чи яг энэ ямар байхад энэ улс хөгжих гээд байгаа. Тэр юу халамжт хэсэг нь бас амьдрах хэрэгтэй шүү дээ. Бүгдээрээ сайхан амьдрах. Тэхийн тулд хичнээн хэмжээний татвар хэрэгтэй. Тэр мөнгө чинь татвараа юунаас төлөвлөрүүлэх юм? Дэлхийд төр өчтөө олон арга байна. Ганцхан нүүт биш шүү дээ. Ганцхан одоо энэ онцгой татвар биш. Ганцхан амнаат биш шүү дээ. Тэгэхээр бүгдөө татвар төлдөг тийм шудраг систем рүү. Тэрнээс шудраг төлдөг нь хохирдог систем угаасаа ажиллах болцсон. Одоо манай хин лавж хэллээ тий 40% болоо буурсан гэж. Удахгүй энэ маань 20% рүү орно. Тэгэхээр энэс сэргийлэх өнөөдөр бид нар хөдлөхгүй энийгээ янзлахгүй бол энэ төрийн машин ажиллахаа болно. Тэгээ энэ бүгдээрээ дампуурсан. Энэ улс оршин тогтнох эсэх асуудал ингэж яригдах гэдэг. Тийм болохоор энэ асуудалд нэлээд уд суртаа хандъяалагддаг юм уриалга хийе та. За баярлалаа. Гүйцэтгэх захирал Давиш. За миний хувьд бол ер нь асуудал зөндөө байгаа, зүгээр ганцхан зүйлийг тодруулаад хэлчихье. Ер нь зах зээлийн нийгэмд манайх 30 эдхэн жил байна. За одоо юу хүний хөгжлөөр бол хүний хувьд бол урт нас юм шиг. Нийгмийн хөгжлийн хувьд бол маш богино хугацаа. Ололт амжилт зөндөө байна, алдаач их байна. Алдаа нь ололтоос илүү байна. Тухайлбал бизнес эрхлэгчдийн хүрээнд хууль эрх зүйн орчныг сайжруулах гэдэг асуудал байнга яригдж байгаа. Манай хуулиуд ерөөсөө бүгдээрээ цоо шинээр гарч байгаа юм шиг шин хуулиуд дандаа гардаг. Хуулийнхаа хэрэгжилт. Хуулиа одоо хуулийн хэрэгжилтийн хяналт гэдэг юм байхгүй. Дээрээс нь ялангуяа жижиг дунд бизнес эрхлэгч бидний хувьд бол би нэгэн зүйлийг одоо 10 хэдэн жил гомдол болгоод явж байгаа. Монгол, Японы эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрт бизнесүүдийн одоо анхны хэлэлцээр байла. Манай Монголын хувьд бол анхны хэлэлцээр байсан. Гэтэл энэ нь бол одоо тийм ашигтай хэлэлцээр байсангүй. Японы талд бол 90%, Монголын талд бол нэг 10% л ашигтай. Жишээлбэл би ганцхан жишээ татаад хэлчихье. Манай дээр жижиг дунд бизнес эрхлэгчид бид нар энэ хууль гарахаас өмнө Японд бид нар цөөхөн одоо нэр төрлийн эсгий бүтээгдэхүүнийг экспортлж байсан. За энэ танхимын буйнаар экспортлсон.
Яг тэгвэл танхим энэ гишүүн байснараа бид нар гадаад дотоодын үзэсгэлэнд оролцсон, зах зээлээ олсон, хууль эрх зүйн орчинд хараахан бүрдээгүй байсан. Ялангуяа тэр Япон Монголын хилцээр маань дутуу, дундуур, төрийнхэн, хувийн хвшлийн хоорондоо авцалдаа муутай байжгаад энийг батлуулсны улмаас өнөөдөр миний бүтээгдэхүүн ерөөсөө л экспортод гарахдаа Япон руу чөлөөлөгдөхгүй байгаад маш их одоо харамсаж байгаа. Олон жил энэ хоноос хөөцөлдөж явж байна. За бүр нэг кейс хэлчихье. Дотор өмсдөг гэрийн одоо эсгийн углааш. Энийгээ бол одоо бид нар хийж экспортлдог. Энийг л одоо чөлөөлөх гэсэн чөлөөлсөнгүй. Хамгийн сүүлд гомдолтой нь одоо нэг 2 сар хагасын өмнө Галийн ерөнхий газар яваагүй газар гэж байхгүй. Гал одоо танхим, хөдөө аж ахуйн яам, ноосны холбоо маш их явсан. Тэгээд Галиас тэр Виткус кодн дээр экспортод гарч байгаа бараа бүтээгдэхүүний кодонд манай улс орон үг өгүүлбэр оруулах, кодны ангилалд одоо оруулах ийм эрхтэй байгууллага. Гэтэл тэр эсгийн 5 жиг авч үзээс судлаад бүтээгдэхүүнийхээ тодорхойлт аваад ирсэн. Тэгээ хамгийн сүүлд нэг жил хэлж байгаа байхгүй. За таны наадах чинь гутлын категорид орж байна. Гутал учраас чөлөөлөхгүй. Яг ясам дээр гутал биш гэр дотор өмсдөг углааш байхгүй. За нэг ийм л хууль эрх зүйн орчинд амьдарч байна. Газрын захирал бид нэг зарлах гэдэг. Бүр шууд яриулах гэдэг. За газрын захирал Жамбар Сүрөө. За би нэг товчхоо нэг дүгнэлтийг хэлэхэд бол ялангуяа сүүлийн 10 жил манай улсын эдийн засгийг хэмждэг олон улсын үзүүлэлтүүд, манай хуулийн засаглалыг хэмждэг олон улсын үзүүлэлтүүд асар их унжина. Эдийн засгийн үзүүлэлтээр бид нэр 60-р байр дээр олон улсын үзүүлэлтээр сүүлийн хэдэн жил гацчлаа. Хуулийн засаглалын үзүүлэлтээр бид нар хамгийн сүүлд 2015 онд 47 дугаар байранд байсан бол дэлхийн одоо 120-30 орноос өнөөдөр 67 дээр очсон байна. Энэ дотор хамгийн одоо аюултай үзэгдэл бол энэ гүйц засаглалын эрх мэдэл одоо хяналт тавих байдал бол одоо тэр байдлаараа бол бид нар бол бүр 90-д дээр явж байна. Авилгын үзүүлэлт дээр бид нар 89 дээр явж байна. Шүүхийн тогтолцооны одоо нөлөөлөлд ордог байдал, авилгалтай байдлаараа бид нар бас 90-с хойш явчлаа гэд ингээд зохицуултын орчин зүй бус нөлөөлөл гэдэг орчноороо бид нар бас явчлаа. Тэгээ энд л их санаа зовоод байгаа юм. Тэгэхээр энэ бол үндсэндээ бол бидрийг яаж одоо гадаадын хөрөнгө оруулагч тийм үү? Аж ахуйн нэгжүүд бидрийг хамгийн түрүүнд энэ олон улсын индекс үзүүлэлтээр энэ улсад хөрөнгө оруулах юм уу? Энэ улсад тогтвортой бизнесийн орчин байгаа мó гэдэг чиглэлээр хардаг. Тийм учраас өнөөдөр энэ бид нар одоо энэ алсан намаа санаачилсан эдийн засгийн эрхчлөөний хууль бол ядаж одоо энийг одоо ингээд энэ чигээр нь тийм ээ энэ эрх зүйн ядаж нэг юм төр хамгаалт маягаар одоо энэ сүүлийн 30 хэдэн жил одоо энэ үндсэн хууль заасан өмчлөх хэрэгчлөө, хувийн аж ахуй эрхлэх хэрэгчлөө хэрэгжүүлэхэд гажуудсан энэ аимшигтай хуулийн системүүдийг ядаж одоо цогхоход одоо энэ эдийн засгийн эрхчлөөний хуулийн энэ жоохон ч гэсэн ахиц гарах баг. Тийм учраас энэ эрх чуулган, энэ хаврын чуулган дээр одоо энэ шинэ парламент, түүхэн парламент 126 гишүүн яг энэ бизнесийн эрхчлөө, эдийн засгийн эрхчлөөнд чиглэсэн энэ ганц хоёр хуулийн төлөө нэг ажиллаадахаас л гэж бодож байна. Тэгэхгүй бол бидний улсын үзүүлэлт угаасаа унсаар байна. Энэ дээр ахиц гарахгүй бол ер нь бол цаашд бол эдийн засгийн эрхчлөө, хувийн өмч эрхчлөө гэж байхгүй. Тэгээ төгсгөлт нь өмч байхгүй бол эрхчлөө байхгүй гэдгийг л одоо нийгэм даяараа ойлгож одоо хөдөлмөрлөх одоо тэр сэтгүүгээл одоо бий болохгүй бол энэ л хамгийн л одоо аюултай албан секторт ажиллаж байгаа одоо зүгээр даатгуулагч хүний хувьд, ажилтан хүний хувьд одоо цаашид ер нь дахиж одоо энэ системд 60 хүртэл ажиллахад одоо ер нь ихтгэл алдрах гээд байна шүү л гэдгийг хэлье да. За баярлалаа. Аж ахуй эрхлэгч тав гэж юу? За бид нар одоо 90 он одоо эзэн эрхээ олж авсан. Чөлөөт одоо эдийн засгийн замыг сонгосон. Иргэн болгон одоо ажил олгогч болгохын төлөө зүтгэх хэрэгтэй. Энэний одоо татврын орчныг бол тодорхой би бол практик яриа гэж байгаа. Нөөтийнхээ юуг бол тэг хөв болгоцгоо. Янз бүрийн ялгууртаа битгий одоо тэр нь энэ сугнаас гарсан нөгөөт нь тэр сугнаас гарсан гэж үгддэг биш. Бүгднгээс нь нөөтийн ав. Нийгмийн даатгал авах гэж байгаа бол бүгднгээс нь ав. Дээрэс нь нийгмийн даатгал татвар хоёроо битгий нийлүүлж аваад салгаа тэр даатгалаа тусдна цөөхөн цомхон бүтцээр зохион байгуулад тэрийгээ тэр даатгалын үндсэн хэлбэрээр нь явуул. Даатгал гэдэг чинь ерөөсө татвар биш. Ямар нэгэн эрсдлээс хамгаалах сан. Одоо би түрүүн тэтгэврийн даатгалын сангийн юмыг бодож үзсэн байхгүй. Банкнд хадгалуулсан дээр юм байлээ. Одоо 2 сая төгрөгийн цалинтай хүн 8.5% нийгмийн даатгалын шимтгэл, ажил олгогчоос 8.5 гээд тэрийг 340 мянган төгрөгийг хуримтлуулахад 20 жилээр 350 сая төгрөг. 30 жил хадгалах юм бол тэр бом 160 хэдэн сая төгрөг хадгалагдсан байгаа байхгүй. Та нар тэр мөнгийг яаж урна үсттэй. Ийм хэмжээний юм гажуудсан тогтолцоо. Тийм байхад ажил олгогчийн бүх юм нуруунд дээр явж байгаа байхгүй. Татвар нь явж байна. Нийгмийн даатгал нь явж байна. Ийм нөхцөлд одоо
бизнес татварын орчин бүрдэхгүй бол энэ эдийн засаг нь өсөхгүй. Энэ цалин чинь нэг өдөр нөхөр унана. Энэ цалин тавих байгаа мөнгөө одоо хаанаас олж авах юм? Буцаагаад энэ иргэдээ ч юм уу энэ ажил олгогч иргэдээ дээрэмдэх юм уу? Тийм учраас энэ нийгэм чинь буруу тишээ яваад байгаа байхгүй. Ажил олгогч одоогийн байгааны 40% дээр чинь тогтоод энэ улс орн чинь тайван байгаа байхгүй да. Энэ олон том аж ахуйн хийж олон ажил олгогч хүмүүсийг завгүй хөдөлмөрлүүлж байгаа учраас л тайван байгаа. Тэгээгүй бол бүгдээрээ талбай дээр гараад ирсэн шүү. Ажилгүй бол азтай байгаа байхгүй эднэр. Эдний хүчээр л одоо байна. За баярлалаа. Танхимын тэргүүлэгч гишүүн мөнгө цул. За манай нөгөө зах зээлийн систем шилжсэн 90-ад оны үед бид нар бол үнэхээр одоо маш хүнд үеийг туулсан. Тэр үед нөгөө Жасраагаа ерөнхийлж сайд байхдаа хонглын үзүрт гэрэл харагдана гэдэг нэг үгэн дээр баг ихэнх нь бас итгэл найдвар үүсч ингээд бас 10 гаруй жилийг маш хүнд нөхцөлд өнгөрөөсөө. Дараа нь 2008 онд бас дэлхийг хамарсан эдийн засгийн том хямрал болоод бид нар бас тэр нь тодорхой хэмжээгээр бас арай гэж нэг жоохон тэнцэж ядах гэчээтэл бас өртөжсэн. Гэхдээ 2012-13 оноос бол Монгол эдийн засгийн хувьд дэлхийн нийтийн анхаарлын төвд очиж одоо хөрөнгө оруулагчд бол бараг зонгоцсон чөлөө зойгүй бууж исэн гэж ярьдаг үстэй тий. Одоо ийм одоо эдийн засгийн сонирхолтой ийм улс орн болж дэлхийн нийтийн анхаарлын төвд очсон. За харамсалтай нь бид нар одоо эргээ 26 он болоо харахад энэ одоо алтан гэхүү 10 гаруй жил 14-5 жилийг бид нар яг улс их орноо хөгжүүлэхдээ ийм бодит бололцоогоо бол ингээд юусоо ашиглаж чадаагүйгийн гол шалтгаан нь ердөө бидний тогтолцоо маань буруу, бодлого маань буруу, улсынхаа ирээдүйн эрх ашиг биш хэсэг бүлэг одоо хүмүүсийн эрх ашиг одоо тэрэн дээр л илүү их одоо ач холбогдол өгч явсныхоо л одоо горыг нийтээрээ монголчуудаараа амсаад өнөөдөр одоо түрүүний ярьж байгаа бүх үзүүлэлтээрээ бид нар бол доогуур орчоод байгаад байна. Тэгэхээр ерөөсөө л одоо энийг бүгд ойлгож байгаа л гэж бодож байна. Яг л маш их ярьж шин. Гэхдээ тэгээд одоо хэдүүлээ ярьж сайн хэрэг Цэндавшгаа хэллээ. Сайн хэрэг нэг алхам. Одоо тэгвэл хэдүүлээ яриад байгаагаа засъя л та. Тэ? Тогтолцоогоор нь, суурьаар нь тэгээд зоригтой тэгээд зөв шийдвэрийг гаргаад тэрийг ард түмэнд ойлгуулад тэгээд ингээд тууштай энэ зөв тийшээ чиглэх тэр чиглэлээ нэг зөв тийш нь хандуулах юм юмыг л өтөр түргэн цаг алдалгүй хийчихвэл одоо бидний өнөөдрийн яриад байгаа энэ бүх зовлон дандаа шинж тэмдэг байхгүй. Түүнээс эн чинь яг цаагуур суур асуудлаа шийдээсэй л гэдэг одоо ерөөсөө ийм чин хүсэл байна. За яг татварын хувьд зүгээр онцлоод хэлэхэд энэ татварын хилцүүлгийн үеэр яг хэлжсэн Монгол бол ингээд дэлхийн хэмжээнд авч үзвэл татварын хувь хэмжээгээр өндөр орн бишээ гэжсэн. Манайх 4 гаруй систем нэвтрүүлээд тухайн үед одоо хэрэг статистикийг харвал нөөц төлөгчдийн тоо бол ингээд жилээс жилд бүр 17, 8, 20% өсөөд ингээд нэг талаас нөөтийн татварыг 15 байсныг 10 болгоснороо нөгөө талдаа нөөц төлөгчдийн тоо нь одоо бүр маш өндөрөөр өсөөд нөгөө төсөвт учирна гэж тооцож исэн тэр алдагдлыг чинь бүр давуулаад орлого болж нөхчихсэн. Тэгээд тухайн үед бол манайх яг татварын хувьд бол айгаа таатай орн болж чадсан. Одоо 4.10 байгаа юм. Нөөтгөн ам бүгд нийгмийн даатгал бүгд байгаа боловч хамгийн харамсалтай жишээ нь түрүүний яг яриад лавж яриад байгаа нөөт төр дахин яриад байна шүү дээ. Тэгтэл асуудал нь юунд байгаа гэвэл тэр нөөтийн татварыг дунд нь маш их өөрчлөлтүүд орохдоо хэсэг бүлгийн чөлөөлөлтүүдийг маш их хийцснээс болоод нэг хэсэг нь татвараас ингээд айгүй лоббитой салбар нь юм уу чөлөөлөгдөөд тийм байхгүй салбарууд нь хөрхий нөгөө татварынхын дарамтлал давхар өнхөрч унаад байгаа. Энэ гажуудлаас болоод энэ татварын ачаал нөгөө талаа нэг хэсэгт айгүй хүн тусаад байгаа байхгүй. Гэх мэтийн юмаа л шийдээсэй л гэж хэлнэ. За баярлалаа. Танхимын ерөнхийлөгч Лавжов. За баярлалаа. Энэ хавар бол нэлээд олон юм өөрчлөлтүүд их ялангуяа манай эдийн засаг бизнестэй холбоотой 6-7 хууль орно гэж байгаа. Хэрвээ энэ ороод явхад ихтэй бид нар бол 92 оны манай үндсэн хууль бол коммунист хууль шүү дээ. 90-91 онд хийжсэн бид нар тэр үед бүгд нэг Монгол ард улс байсан. Улс төрийн манлал нь коммунистууд байсан. Коммунистууд бол хувийн өмч хэрэггүй, чөлөөт харилцаа огт хэрэггүй. Тэнгэр хүмүүжиж бий боловсрол олсон улсуудын хийсэн хууль юм байна. Тэгээ 92 оны хуулийг бид нар нэг тийм алтан хууль шиг бодоод 30 жил яваад өнөөдрийн нийгэм улс төр эдийн засгийн бүх мохордол орж байгаа энэтэй холбоотой. Хоёрдугаар 92-оос 96 онд яг манай гол органик хуулиудыг бас манай коммунист ахнаар хийсэн. Дан коммунистууд
Тэгээ иргэний хууль, эрүүгийн хууль, татварын хууль. Тэгээ одоо өнөөдөр гол үр дүн дандаа мухардлаар гарч ирж байгаа. Тийм учраас энэ хавар болвол энэ бүх юм өөрчлөлөө. За ядаж бид эдийн засгийн хэрэгчлэл нь бол өнөөдөр 2 намын засгийн 2 хуулийн төсөл орж ил төр гэсэн үг дээр яриа байна. Төр гэдэг улс төрийн институтэд энэ олон эрхийг өгөхийг болио. Хамгийн наацх нь бид нар төрийн дууллынхаа нэрийг солио. Улсын дуулал болгоё. Төр байвал татвар байна гэдэг энэ балаа үгийг орхиё. Улс байвал татвар байна, татвар байвал улс болгоё. Тэгээ өнөөдөр улс гэдэг үгийг онцгойлж оруулж иж улс одоо төрийн өмчиж байж байхгүй шүү дээ. Энэ чинь улсын өмч. Улсын нийтийн амралт юм улсын өмч гэж. Одоо зөвхөн энэ төр гэдэг үгийг л байх ёстой байранд нь тавиад төрийг ашиглаж улс төрийн институтыг байх ёстой газар нь тавья. Тэгж чадах юм бол бид нар өнөөдөр улс одоо чинь татвар төлөхтэй хүртэл улсын сайн сайхны төлөө, нийтийн сайн сайхны төлөө бас татвар төлдөг болъё. Тэгэхээр biz философийн асар их өөрчлөлтүүдийг хийя. Одоо энэ юунд хувиралд орсон коммунист нийгмээр бид нар дахиад 30 жил явчихлаа шүү дээ. Энэ бол зүгээр одоо энийхээ нэг мөсөн философийн үүднээс нь бүр уул суурнаас нь засъя. Одоо энэ зас хамгийн ихний асуудал бол би өндөөс өдөр хэлсэн. 93 оны зэцийн нэг анхны шийдвэр байгаа. Төлбөр хураамжийг татварын төрөлд оруулаад анхны зэцийн шийдвэр гарсан 93 онд. Одоо энэ шийдвэрийг чинь хүчингү болох юм бол татвар, төлбөр хураамж гуруула шал өөр асуудал. Энийг л засах дээр. Тэгэл дээр нь одоо чинь амнат нөт хэрэг мөнгөн суурьнд оруулахад энэ бол шал өөр юм руу орчихсон. Гайл дээр татвар авахаа, нөт авахаа болоход энэ өөр шал өөр философи ороод ирнэ. Уг нь тэр юмнуудыг өнгөрсөн жилийн хэлцүүл нэлээд хийцэн шүү дээ. Тэгээ одоо энийг хэлэхдээ нүд хуурсан зүгээр тухайн үеийн засгийн PR-ыг өсгсөн тийм юмнууд хийж болохгүй. Тэр хавар болцсомоор хариуцлагатай хавар шүү энэ хавар. За баярлалаа. За баярлалаа. Та зургаас намайг хийлэг барьлаа да. Уул нэг ганц цаас минутанд багтаач гэсэн чинь бараг нийлээд 20 минутанд ярьждаг байна шүү дээ. За тэгээ төгсгөл нь юу хөө? Энэ шог зургаас зогтойрын бас нэг ээлж нэг уран бүтээл. Сая бид нар мэрэгжлийн боксоор ярих юм бол эхнэр раундад авсан шинэ жил. Удахгүй цагаан сар Валентин, Март, Цэргийн баяр, Хүүхдийн баяр одоо юу гэдгийг ингээл одоо наадамч үүдэг юм уу те. Энэ жил чинь бараг бид нар 30 орчим баяр тэмдэглээ 100 гаруй хоног амрах юм билээ. 365 хоногийн. Тэгээ ажил их хүн байна уу? Тийм дээ гайхчихлаа. Тэ ямар ч хэдүүлээ төгсгөлд нь хүн болгон ажил хөдөлмөр эрхлэе, хүн болгон татвар төлье. Үгүй бол бүгдээрээ л болиё. Тэгээ би одоо тийм л саналтай байна. Одоо харгаа барж штэ те. Хин гизээ хэлээд хэвдтий хин ингээд одоо хурамс оглох хэвээр байна. Тийм үстэй. Хин бодолтой байна. Тэгээд өнөөдрийн хилцүүлд хүрэлцэн ирсэн та зургаадаа баярлалаа гэж хэлье да. Баярлалаа. Тэ. За баярлалаа.